Sounds so funny when I can keep it 1,000 now. You don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company goes, I feel like 3,000 energies is down on low, cause you know that we bout it. In your dreams, you never want real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, I know I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн бацруу та бүхэндээ даваа гарагийн шинэ технологийн мэндийг хүргэе. Тэгээд мэдээж хэрэг цаг хорлын цаг болсон байна. Тэгээд Рембет бол та бүхэндээ удирдлагынхаа 22 дугаар хүрэхэд бэлэн болсон байна. 21:30 болж байгаа тий. 21:30 тий. Тэгээ 21:30 тий. Сайн 30 минутад алдаа зүүн сүртэй тий. За, юу вэ? Тэгээд та бүхний танилцав дээрээс нь өнөөдөр Рембет Talk бид манай Рембет Talk-ийн ууган хөтлөгчний нэг миний найз Монгол Улсын соёлын төвийн ажилтан тий сэтгүүлч гэм баярлаа. Тэг нөгөө хөтөдөд жижиг подкаст ч юу лээ. Game point. За тэг Game Point подкаст хөтлөгч ялт хүлцэн ирсэн байна. За тэг найз хурдгаар авчлаа. Ямар ч гэсэн өнөөдрийн дугаар маш гоё болох байх. Би ч буруу хэллээ. Угаасаа төсөл нь жоохон муухай болох байх. Тэрийг мэдж байгаа би. За тэгэхээр бүгдэнд нь орой минь дүргий, шинэ тооны минь дүргий. Тэг удаан уулзалтаа хүмүүс бид нар бас тий. Тийм үү. Бид нар бол байж л. Бид нар байжсэн. Би нөгөө байгаагүй. Бид нар ирсэн. Аялал сайхан нөхөө. Алин сайхан байлаа ямар ч гэсэн тий. Кодын тоглолтоо үзээлтэй тэр чигээрээ. Тэгээ дуусаад ирлээ. За тий. Кодын тоглолт чи аль дээр дууссан л да. Сарын өмнө дууссан. За Мөнгөтэй юм аа. за баями хит Вашингтон багийн өнгөрсөн 7 хоног тусан чухал нэг тоглолтоос бүх юм аа гэлээ. Энэ бид өдөртний ойролцоогоор 7-8 тоглолт болж байдаг. Тэгээ дунджаар. Тий. Тэгээ энэ тоглолт бол эзэж хинэж үзэхэргүй тоглолт байсан л даа. Зөвхөн Miami Heat-ийн фэнэл үзэх юм тоглолт байсан. Тэгээд эхний үеийн дараачаас эхлээд шууд бүх хүн анхаарал тавьж эхэлсэн нь болоо та. Ялтын хэлж байгаадаа санд нийлж байна. Нийс сотын багийн сая нэг очиод бид нар очиод билетийг харсан. $12 байлээ. Тоглолтын билет. Тийм ээ. Тим хоёр баг тоглож байсан шүү дээ. Нэг баг нь бол дэлта. Тийм. Тий. Тэг яг гол нэг Вашингтон Уизердс бол доошо унж яваа баг. Уналт албаар хийж байгаа баг. Miami Heat ч юм бол эсрэгээр плей-оффын байрлалд л явж байгаа баг шүү дээ. Тийм учраас Miami Heat хожил хэрэгтэй харин Вашингтон Уизердс багт хожигдол хэрэгтэй. Хожигдол юунаас л хэрэгтэй. Тэгээ одоо энэ нөгөө доошо унах хожигдол албаар хожигддаг тактик ч одоо бүр NBA-гийн бодит утгаараа шүтний өвчмөж толгойн өвчм болчихлоо шүү дээ. Яг тэрнийхин сонгодог утгаараа хэлбүүлж байгаа багийн эсрэг баймаа тэ боёо ихний үед чинь 30 оноо тий. 31 оноо. 31 оноо. Тий. Тэ баймаа тэ боёгийн өөрийнх нь энэ удаагийн хамгийн өндөр оноо 32 оноо байсан. Тэгсэн чинь тэрийг ердөө нэг үед хийцэн. Тэгэхээр яг ямар хөө тоглолт тусан, ямар ч хамгаалахгүй тоглолт тусан. Уг энэ Гэхдээ яг баймын оноо авч байгаа байдлыг харалт. Хамгаалтнаас л авч байгаа шүү дээ. Энэ бол сул ороод байгаа юм бол ихний үе дээр энэ харагдаагүй шүү дээ. Тэгээ мэдээж нэгдүгээр үед 31 оноо авсан хүний толгоонд одоо юу орж ирэх вэ? Дайраад өгье гэсэн болов тох тий. Тэр хэр их оноо авах нөгөө тэрийг үзээл гэж бодох байлгүй. тэгээ хамгийн гол нь яг энэ баймаа Адбагийн одоо тоглолт хийж байгаа. Тэгэхээр нэг тоглолт нь орцсон өдөр гэж байдаг шүү дээ. Яг тэр нь л байгаа байхгүй. Алдахгүй тий. Шидэлт нуунаад өөрөө маш хөнгөн хурдтай энгийн бусад энгийн өдрүүдээсээ бүр тасархаа онцгой байсан. За тэгээ багийнхан ч гэсэн дамжуулалт нөгөө л хангаал хэлсэн л дээ угаасаа. За энэ дабл тим хийж бөмбөг таслагдсан. За ингээд 62 оноо төвийн тоглогчийн хувьд бол эн чинь амар шүү дээ. тасарсан үзүүлэлт байхгүй юу? Тий. Тэгээ голны шидэлт гараас гарч марж байгаа энэ төр нэг түрүүний яалтахын хэлсэн шиг л байгаа юм байна. Жинхэнэ тоглолттой өдөр л. Энэ минь бол тоглолттой өдөр хүний юу байхгүй юу?
одоо хумд хамгаалаад байгаа үстэй уг нь бол тий. Даавалтаж үзэж जैन. Тий. Өөр хамгаалаад байна. За тэгээд нөгөө бас нэг юу н чөлөө шидэлт тийм ээ. Толгой шугамар бас шидэж чаа. Тэрийг бас ярих хэрэгтэй баг тийм. Алдаатай шидэлтүүд. 43 жилээр шидсэн шүү дээ. Энэ бол NBA-ийн түүхэн рекорд. 3 жилийн шидэлтээс 36-ыг авч таа бас тий. Тэгээд тэр бүх шидэлтийг хийсэн бол яах юм? 90 оноор өгөх, 100 оноор өгөх байсан шүү дээ. Kobe Bryant-ийн 81 оног ер нь гүйцэх болов уу гэжсэн. Яг орчин үеийн загтсан мөнгөд оноо их авдаг болсон ч гэсэн. Ер нь чанга үзүүлдэг шүү тийм ээ. Ого нөгөө нэг Kobe Bryant-ийн нэг зайнд найз охин тэгээд ээж хоёртойгоо тоглолт дуусаад тэрвэрлэж гин. Найз охин AJ Wilson бол өөрөө WNBA-гийн тасарсан од шүү дээ. MVP Тасарсан од нөхгүй үнэхээр. Тэгэхээр энэ тоглолтын за одоо ахаа гэж байгаа одоо гівч гэдгээ ярих гэдэг. Энэ тоглолтын таймн дээр сая юу ч байсан. Тэрний юу гэхээр энэ 83 он бол бүгд баймад боёо өөрөө авсан оноо. Энэ бол 100% үнэн. Өөрөө бүгдийн цагирагт хийсэн, өөрөө бүх торгуулийн шилдэг шийдсэн. Тэгээ хинч баймад боёо дээр очиод Miami Heat-ийн өөрсдийнх нь тоглогч нар очиод алдаа хийчихээг үл дээ. Гэхдээ зүгээр яаж 83 ононд хүрсэн бэ гэдэг агуулгыг харах юм бол энэ өөрөө маш дэмий зүйл болсон гэж би хэлэх гээд байгаа. Мэдээж энэ дэр яг одоо ингээд чинь Америкт одоо ингэж 83 оноо авсан гэдэг чинь энэ лиг бүх цаг үеийн түүхэнд 2 зурх үзүүл Kobe Bryant-ыг давчиж байгаа. Номер 2 зурх үзүүл Will Chamberlain ч өөрөө бичлэггүй шүү дээ. Бичлэггүй учраас нөгөө нэг яаж хөлхүүгээд цаас бариад барьжсэн. Энд чинь бичлэгтэй бүх цаг үеийн түүхэнд номер 1 оноо болж байгаа байхгүй. Хамгийн гол нь энэ номер 1 оноог авахдаа агуулгын хувьд ямар тоглолтоос яаж авсан бэ гэдэг дээр шүүмжил төртөд эхэлчихэж байгаа байхгүй. Хамгийн гол нь гол ялгаа. За тэгээд манай бусдын яриа шүү энэ чинь. Тэгвэл энэ чинь нэг ялтын подкаст сууж байгаа юм шиг байна. Энэ Game Point podcast. Game Point podcast гэн ялтаа энэ бит огч бусдаа яриулдаг шүү. За толгойж явах яриа. Will Chamberlain өөрөө бол угаасаа тасархаа үзүүлэлттэй ойн харж байгаа байх. Тэгээд яг хаа одоо тэр дараагийн Chamberlain-ийг тооцвол ихэнх тоглолтоо сүүлийн үед 70-аас дээш нь авсан тохиолдол зөндөө байсан л та. Тэгэхээр энэ Kobe-гийн амжилт өвдөлтийн цаг хугацааны л асуудал байсан баг. Одоо жишээ нь Embiid 4-4 дуустал тоглоогүй ч гэдэм үү те. За 70 он авахтаа. Тийм 70 он авахтаа тэг ингээ зүгээр бодохоор ерөнхийдөө 81 он эвдэгтэн цаг хугацааны асуудал байсан баг. Зүгээр яг ялтах хэлж байгаа дээр Бэмийн тэр нэг 4-4-ийн тоглолтууд яг хүмүүсийн сэтгэл гонсгор болчиход байгаа шүү дээ. Гонсоолгоод байгаа зүйл нь. Тэр л болчоод байна л да. Тэгээ энэ дээр болохоор би тэгээд одоо Бэмийн талд л байгаа шүү дээ. Бэмийн талд байгаа. Тийм, Бэмийн талд л. Хүн өөрөө байвал гэсэн утгатай одоо өөр яах вэ гэж байна. За хин Америк юу гэдэг энэ нэг аврах горилж байгаа баг энэ төр биш байхгүй юу? Тэгээд энэ жил ер нь нэг тийм төлөвлөгөө Бэм ч өөрөө бүх одод болж таагүй норм байгуул болцсон ч гэх юм уу. Ингээ явж байгаа баг дээр ингээ явж байгаа тоглогч дээр нь тэгээд өөрөөс нь илүү оноо карьертаа нэг тоглолтод автсан найз охин нь үзээ сууж гин. Тэгээд тоглолт нь орцсон байна. Эсрэг баг нь муу байгаа нь Бэмийн буруу биш. За яалтууд ингэж хэлж штэ. Чинь нэг би цаа сонсцсон штэ. онцууд яг хэлж штэ. Чи болохоор Бэмийн талд биш штэ. За нөгөө хэлсэн сая. Анар яг ингээд Бэм Адбогийн тоглолтыг харахаар яалч ингээд нас бийг үзээ ирэх хүн нэг 10 жилийн хүүхдүүдэд тоглож байгаа юм шиг Wizards-ийг харагдаж байгаа байхгүй юу? За тэгээд ер нь бол эхний 3 үе дээр авсан оноонууд бол яг органикаар ингээд ерөөхдөө явчихж байгаа шүү дээ. Зүгээр дөрөвдүгээр үе жоохон хүчлээ тэр 81 оноод авах гэж жоохон чичирсэн зүйл харагдаж байгаа. Тэр хэсэг нь жоохон муухай харагдаж болохоос Бэм Адбоёг 70 оноо 73 оноотой ч юм уу дуусгацсан бол нэг тийм олон ярихгүй жоохон чичирснээрээ өөрөө жоохон юм өндөр оноо авсан яг энэ моментээ жоохон алчуудаад гэсэн надад зүгээр зүйл харагдсан. Нэг жишээ ярих юм бол одоо Reggie Miller-ийн нэг тоглолтод авсан оноог Jermaine O'Neal яг эвдэх боломж байхад нь өөрөө намайг суулгачгаа би энэ рекордыг эвдмээргүй байна гэж суусан тохиолдолд гарч ирсэн байхгүй. Тийм үү. Тиймэрхүү байдлаар ингээд жоохон өөрөөс гисэн мөнгөтэй жоохон хүндэлтэй хандсан бол илүү гоё байх байсан. Тэгэхээр би Баймад байг буруутгаагүй шүү. Органикаараа 3 үе 70 донор явцсан шүү дээ. Тэр дөрөвдүгээр үеийн тэр нэг жоохон 81 оноод авахгүй явсан үйлдэл нь жоохон илүү болсон болов гэж ирсэн. тэр нь юу гэж Бэсэн Баймийн талд байгаа. Баймийн талд. Тий. Тэгээ одоо нөгөө баг нь таараа байгаа үзүүлэлт нь Баймтай ямар ч холбоогүй юм чинь. Тэгээд
энэ 30 NBA багийн 30 багийнх нь нэг нь л юм ч одоо тэгээд яа гэх вэ. Тэгээд Washington Wizards-ийн эсрэг ч юм уу одоо энэ нэг хэд хэдэн багууд байдаг шүү дээ. Өмнөөс нь одоо рекорд амжилтууд эвдэгдчихийдэг тохиолдлууд байдаг шүү дээ, тий. Тэгэхээр ийм багууд дээр тэгээд одоо боломж олцсон дээр нь тэргээ сайн ашигласан байна л гэж би харж байна. Тэгээд дөрөвнийчсэндээ одоо free throw-ийн үзүүлэлтүүд чинь харахад одоо жишээ нь Dwight Howard 39-нд ороод шидэлт хийсэн байдаг ч юм уу, тий. Ингээл яг төвийн тоглогч хийдэг ажлаа хийсэн байна. Самбар доороос илүү байсан байна. Эсрэг багийн төвийн хамгаалт ч юм уу одоо тоглож байгаа хүмүүс нь илүү залуу хүмүүс байсан учраас ийм алдараад гарсан байна гэдэг. Харахад бол ер нь яг хөө мэдээж жижигсэн гэсэн зүйл харагдаж байгаа. Тэгээ яг хөө Кобигийн өөрийн үлдээсэн өв ч юм уу тэр тоглолт нь өөрөө ингээд ойрхон тоглож явдаг ч юм уу те. Одоо шийдвэрлэх одоо хэрэгтэй тоглолт байсан учраас илүү гоё харагдсан болов уу гэж би харж байна. Торонто гэсэн тоглолт. Тэгэхээр сайн бид одоо уус энэс жилүүд авах хэрэгтэй байсан юм шүү л гэж боддог. За сайн бид бидний харлаа нөгөө хамгийн их нөгөө фидро темп болсон тоглолттой юм бол ерөнхийдөө төвийн төгсөл болчихсон. Dwight Howard 3 бичигдсэн байна. Will Chamberlain байна. Shaquille харах юм бол Drummond байна тийм ээ. Shaq Dwight Howard, Andre Drummond гэдэг тоглогчд яагаад тийм өндөр торгуул шийдсэн бэ гэхээр торгуулаа хийдгүү болохоор хак хийгээд хак хийсэн. Хак гэдэг. Байн дээр бол хак хийхгүй шүү дээ. Байн өндөр торгуул шийдвэрлэл тийм. Яг одоо тэгээ ийм байгаа даа. 2000 оны их үеийн тэр Jermaine O'Neal-ийн, Kobe Bryant-ийн жишээ, сагсан бүгийн соёл, нийгмийн хүмүүсийн амьдралын хэв маяг ингээ үзэл бодол бүх юм өөр байсан л да. Одоо ер нь орчин үед бол иймэрхүү боломж олдоход ер нь дайрах хүмүүсийн тоо ихссэн гэдэг нь одоо жишээ нь Westbrook-ийг бас чичирсээр бол triple double дундчлаа 42 дахь triple double чичирсээр бол хийсэн. Гэтэ одоо тэгэл Westbrook 42 нь түүх болоод үлдсэнтэй адилхан ерөөсөө сөрөг зүйл. Би тэр үед л Westbrook-ийн талд өгдөг байсан. Чичрээд хийж чадахгүй байхгүй юу? Би зүгээр одоо бүх тоглогч нар л Вашингтоны эсрэг улирлын туршилт тоглож байгаа шүү дээ. Тийм лагийн бол чичрээд 80 он авал та. Би бол зүгээр ялтдаг өмцгийг зүгээр ингэж дүгнэж байна. Миний хувийн үнцэнт яг магадгүй тэр чи миний үнцгийг дүгнэхгүй өөрийнхөө үнцэг. Яг нөгөө Kobe Bryant гэдэг тоглогчийн фэнүүд маш их байдаг. Тэрний 81 дэг нэг оног зүгээр гогоч олон үнцэг гэж болно шүү дээ. За тийм ээ тийм. Тэрийг нөгөө яахан гот яг за магадгүй баймж 80 он авцсан байсан бол 81 биш те 80 он авцсан бол магадгүй яах вэ бол нөө хамгийн гол за гол яалаа. Одоо наадхан дээр чи би нямс хэлэх гэдэг. Та нар нөгөө би энэ бит тогт суугаагүй бас жил болж байна тийм. Жилийн дараа сууж та нар чи ийм боловсон ярьдаг соёлтой залуучууд байсан. Би мартсан ба шүү. Манай нөгөө Game Boy podcast ч бол нэг хоёр нөхөр өөрсдийнхөө хүснээр донгосдог учраас тэрнэр амир хөвчлөөтэй ярьдаг гэдгээ сайн мэдэрлээ би яг нэг хэдхэн минутын хугацаанд. Анар тэр өмнө хэлэх гэжсэн үнцгийг хэлсэн. Баймад боё 73 оноо, 75 оноо, эсвэл за 80 оноо, 85 оноо аваад тэрийг яг сагсан бөмбөгийн тоглолтод авцсан бол өрсөлдөөнтэй ч юм уу эсвэл ойролцоо тоглолтын дээр нөгөө нэг авцсан бол бүр Баймад боё шүү дээ. Өнөөдрийг хүртэл яригдж байгаа хэвээр. Баймад боё хинч шүмжлэхгүй, Америк хэвлэл мэдэл хинч шүмжлэхгүй Баймад боёгийн энэ тоглогчид суперстаар хамтарч ирчгэл юм бол энэ тоглогч авраг авахд бэлэн байна. Бид нар гэдэг яриаг ярьж байгаа хэрэгтэй байхгүй. Гэтэл одоо яагаад тийм ярихдаггүй нэ гэж яагаад гэвэл дөрөвдүгээр үеийн тэр дундаас хойш бол үнэхээр тэр нүд талтрам юм болцсон байхгүй. Kobe Bryant-ийн 81 оны тоглолт NBA-гийн алтан фондод ордон шүү дээ. Энэ 83 оны тоглолт NBA-гийн алтан фондод орох л байх л та. Гэтэ тэрийг 83 оны тоглолтыг тавилаа үзээрэй гэхэд хүн үзэхгүй баха. Үзэхгүй. Гол ялгаанд тэнд байхгүй. Зөв зөв. Яг энэ тал дээр нь бөмбөгийн ялгаанд тэнд дэр Баймад боё хэрвээ 70 оноо аваад за болцоо 70 оноо авсан багт Майами хэд 30 оноогоор очиж авсан байхгүй. Тэг. Окей би сууя гэж сууж болох байсан уу? Болох байсан. Баймад боё 70 оноотой дуусгахад Баймад боёгийн карьерийг бүр асар өндөрт өргөөд төвийн тоглогч 70 оноо авсан тохиол үгэлтээс өрөх юм байгаа. Хин ч жоохгүй шүү дээ. Баймад боё карьерийн үлдсэн бүх хугацаанд магтуулах боломж байхад өөрөө тэр моментум яг андрын хэлдгээр алсан байхгүй. Майами Хитийн culture энэ ч бас шүүмжилт өрцөн. Эрик Спойстер тэгсэн шүү дээ. Над хамаагүй. Шүүмжил ирсэн чинь над хамаагүй. Яг бол Эрик Спойстер дэмжсэн тоглогчоо дэмжиж байгаа. Окей, энэ гоё nice байх юм уу? Өөрийнх нь шийдвэр бас байгаа шүү дээ. Баймыг тоглож. 30 оноогоор хожиж яваа баг 2 минут хүрээд ирсэн чинь нөгөө тоглогчны рекордыг амжиж дэвжихгүй болонгууд бөмбөгөө оруулчингуудаа өрсөлдөгч баг дээр очиж алдаа хийгээд идэг нь яг ямар ч шүү дээ. Дэлхийд дээр ийм сакс байхгүй шүү дээ. Тийм учраас ийм сакснаас авчиж байгаа учраас өөрийнхөө тэр легасиг Баймад боё өөрөө л гүйчлээ гэж би харж байгаа. Бид нар ийм яриа сууж байгаа биш байхгүй. Энд чинь 83 оноо авчлаа, түүх бүтээглээ, 20 жилийн дараа эвдэглээ. Тэр тусмаа төвийн доолж эвдэнэ гэж өстой бодож ирсэнгүүгээ яриа сууж явах хэвээр байж л одоо хинт хамаатай юм болчихж байгаа байхгүй. Энэ 83 оноо зүгээр л
дэлбэрт тэр Ими Одокогийн хэсэг үс тээ. 83 оноо хэвлийн бол тоглолт дуусаад Хьюстон Рокетс зэрэг тоглож байсан. 83 оноо харсан гэж харсан. Торгуулийн шилжилтийн дараа Тийм тоглолт шилжилтийн тоог нь хараад юу болсныг тэнд ойлгосон. Тэгээд Wizards эсрэгчтэй гэж байгаа байхгүй. За ахгүй. Wizards эсрэг нь хамаагүй нэрэл хүн болгон Wizards эсрэг хийх боломжтой бол тэгээд хийлдэ харъя л та. Үгүй хүний амьдралд ийм боломж ганц тохиолдохгүй. Яагаад Клей Томпсон дахиад тэр нөгөө нэг 40 идэх юу лээ? Нэг 5хан залдаг. 5хан залдаг тоглолтоо дахиад хийж чадаагүй. Хүний амьдрал тэр ганцхан рэж хинд ганцхан л болж байгаа Клей Томпсон. Хүний амьдралд ийм хүч ганцхан л болно. Тэрийг хаана дуусгах уу гэдгийг бас өөрөө мэддэг л байна. Байматын боё Вашингтон Wizards-тай алдж байгаа 2 цаг сунгаад 83 оноо авсан бол дуус. Тэр зүгээр түүх. Нэг ч өөлөл өнцөггүй төвгүй. Одоо нөгөө нэг All Star дээр те Энтони Дэвис Мэвсийн тэр авдаг оноо моноо бол бас хүн арах муухай байсан шүү дээ те. Санаж нөгөө Энтони Дэвис Нью Орлеанд бохот болсон чинь бүгдээрээ нөгөө бөмбөгөөр нөгөөдөл нь хамгаалахгүй. Тэрийг бодлоо гэхдээ арай өөр. Энд чинь аль биесийн тоглолт байхгүй. Тэр бол All Star game те. Арай өөр. Тэгээд дээр нь Wilt Chamberlain 100 оноо авахдаа тэр тоглолтын дээр 24 онооны зүрхтэй баг нь hodж ирсэн юм байна. Тэгэл төгсгөлийн мөчөд 100 оноо авсан л юм байна. Тэгэхээр Wilt чичирсэн. Kobe Bryant-ийн тоглолт 18 онооны зүрхтэй тонтог утсан. Яг энэ тоглолтын бол арай өөр өрсөлдөөнтэй байж байгаа сүүлийн 5 минутанд шийдэгдсэн. Гэхдээ Kobe 80 он төрөхгүйгээр бас сэлгэнд суух боломж нь байсан уу байсан. Бас чөлөө чидэл дээр 81 дэх оноо авч ирсэн санагдчихэв. Ингээ бодохоор Kobe 80 ононд хүрэхийг хүссэн. Wilt 100 ононд хүрэхийг хүссэн. Bam 81 оног давахыг хүссэн. Энэ дэр яг одоо юу яж байгаа байхгүй нөгөө 81 онооны тоглолтыг яг лайв үзчихсэн хүмүүс лайв Одоо дээр нь үсэн хүмүүс байж байгаа байхгүй. Шинэ энэ ч сууж. Тийм. Энэ дэр юу гэхээр бид ч одоо үзээ сууж гэсэн үг. биш нөгөө яг лайв үзэхөөр дараа нь 81 оноо болсон тоглолтыг бичлэгээр нэг үзэх өөр шүү дээ. Яг тэр тухайн моментод бол 81 оноо авахгүй Lakers хожигдох байсан байхгүй. 3 үеийн турш Торонтороо явж дээлээ байсан. 3 үеийн турш илүү явж байсан. Тэгэд сүүлдээ Kobe тэр дабл тим хийж үз. Jalen Rose дараа нь ярьсан мэт. Би бүр хөлөө доогуур нэвхүү гэж бодож ирсэн шүү дээ гэж ярьжсэн байхгүй. Kobe-гийн тэр 81 оноо байгаагүй Lakers хожигдох байсан. Баймад Баяогийн 83 оноо байс 70 дээр дууссан байсан ч гэсэн Хожно гэж. Wizards 30 оноогоор хожигдсан байсан тоглолт байхгүй. Одоо Kobe-гийн 81 оног ярих уу, Bam-ийн 83 оног ярих уу гэвэл хүмүүс Kobe-гийн 81 оног тоглолтоо. Гэтэ ер нь та хоёр айгуу зүв ярьж шүү. Хоёул гэж зүв. момент нь үүссэн болохоор бас нэг жоохон дэмжлэг аль алин дээр нь явж байгаа шүү дээ бас хүмүүс нь дамжуултын үг нь те. Чин бол байх асуудал гэхдээ хизээ зогсгоо гэдэг бас мэд хэрэгтэй юм шиг. За Миний үзүүл тийм байсан шүү. Бид түрүү яг Kobe гэсгээр миний үзүүл тийм байсан. Баймыг буруудахгүй. Байм бүр тэгэд бол гэхдээ яг зүгээр магадгүй тэрэн дээр ёстой 70 магадгүй 81 хүрэхгүйгээр гэсэн бол Kobe-д хүндэд үзүүчлээ гэж магадгүй яригддаг ч тийм сэдв гарч иж болох байсан. Нэр. миний бодлоор 70 оноон дээр ч юм уу зогсчиход болчих байсан. Яг л тэрнээс хойш тоглолт нь утгагүй болсон байхгүй юу? Тэгээ 79 оноон дээр өөрөө багийнхныгаа бити алдаа гэсэн байлээ шүү дээ. Тэр аль хэзээ галт тэрэг явцсан байсан байхгүй юу? Багийнх нь нөгөө дараалан алдаа гаргаад сүүлдээ бүр хитрээд ингээд тэрний дараа болоо гэж бас 79 оноон дээр тэр чинь өөхөр дотроо бас кринжлээ. Тэгээ одоо нэрээ бас болохгүй л гэж бодож байгаа байхгүй юу? Зөө. Баймар л өөрөө тэгж бодсон байна. Гэхдээ чи нэг бод бидний хэлэх гэдэг үнцгэр байхгүй. Яг 80 он авчлаа. Баймар яг 80 он авчлаа. Байгоо би яг 80 он авчлаа. Тэнгүүтээ өөрөө би суулаа гэж суудсан бол дуусуу. Яг 80 авцсан. Яг 80 утсан. Тэгвэл өнөөдөр дус. Баймад ямар амар респекттэй тоглогч үү гэж магтуулдаг. Kobe-гийн юу хүнэлж яг бүр алах байсан байхгүй юу? Дуусаа. Би тэрийг зайсан. 80 аваа. 80 аваад 81-ийг авахгүй. Биш энэ Kobe Bryant-ийн амжилт дахиад хизээний эзэгт одоо Баймад Баяогийн амжилт эвдэгдэнэ. Юу гоё гэж би бодохгүй өөрийнх нь нөгөө хүнлэл нь гоё, legacy нь гоё үлдээд мань үнийг рүү хүндлэх юм бүр амар болчихсон гэж би бодохгүй яхаа. Баймад Баяогийн 83 оноос цаашдаа эвдэгдэнэ. Яг бид нар статын араас явдаг 90 үед амьдарч штэ. Баймад Баяогийн 83 оноо дахиад эвдэгдэхдээ дахиад иймэрхүү байдлаар эвдэгдүүл яах вэ? 100 оноо жишээ нь яг иймэрхүү бай. Тэгвэл онцгой. 100 оноо жишээ нь одоо дараагийн тоглолт Wizards-ийн эсрэг бүх бөмбөгөө Лукад өгж жагаад. Тийм. Сүүлдээ хүрхээ яваад ирэхээр алдаа явж хийж жагаад 50 авч болно шүү дээ. 50 60 давтлуулаад. Тэр тэгвэл рекорд мөн. Рекорд мөн шүү дээ. Харин тэгээд юуг нь дурсгуу тэндээс. Гэхдээ гол нь зүгээр одоо энэ амжилт чинь өөрөө яг иймэрхүү маягаар эвдэгдэхгүйгээр өөр эвдэгдэх арга юу байгаа юм. Хэцүүлтэй тий. 100 оноо бол ялангуяа амар ойрхон тоглолт болоод тэр хүн яг өөрөө гоё эвдэж байгаа нь ч нэг 55 56 оноо. Тэр хүн 83 оноо авахгүй бол баг нь хожигдох хэмжээний байхгүй байх тийм нөхцөл үүсэхгүй шүү дээ одоо дахиж. Тэгэхээр энэ нөхцөл яг тийм тэнгүүд 83 оноо авахгүйгээр зүгээр л энэ дээр юу гэхээр
өрсөлдөгчдөр очиж алдаа хийхгүйгээр авах юм бол ядаж тий. Ядаж тий. Ганцхан тэгж Тийм тийм. За. Тэр Энэ зүйлийг бол 30 оноогоор хожиж байгаа баг нь өрсөлдөгчдөр очиж алдаа хийгээгүй байхад тэр респект аавна. Одоо яг бол Kobe Bryant-ийн 81 оноо стандартыг өндөр тавьж өгсөн бол баймын стандарт одоо тэр доор тавьчихсан төгчлөө шүү дээ. Тэрнээс баймын рекорд 83-ыг хэн үгүйсэх юм бэ одоо 2 төвчж байгаа юм. За. Бид ч харин нэг хоёр Энд нэг Lakers-ийн фэн шүүмжлээгээд яахын энд нэг дуучин фэнж нөхөр дэмжлээгээд яахын ямар ч ялгаагүй яг хэлж штэ. За яг ингэ тийм юу яаж ихтэй ялтаж арай яриад шүү. За Бостон одоо ярихгүй байлаа. Бостон Оксигийн хөдөлгчөн мэддэг шүү нэвтрүүлгийг. Бостон Оксигийн бүгд тоглолтоос эхлэе. Томас Клей. За. Сайш хоёр баг дээр ямар явж байна Вашингтон Оксис. NBA финал уу? Ха. Би бол NBA финал гэж харж байгаа. Олон тий. Яг одоо ер нь бол энэ талаар ярьж эхлэх цаг нь болцсон шүү дээ, тий. Энэ талаар бас Тейтум тоглоогүй тий. Энэ тоглолтод Тейтум битээ ирсэн гэдэг нь гоё мэдээ бол. Лүдортоос айгаад тоглоогүй. Тэр бол амар ухаалаг үлдлээсэн. Энэ хоёр багч 6 сар тоглох хоёр багч дээ. Тэрэн дээр Тейтумыг бас ил гаргаж ирмээргүй байна тий. Хоорондын тактикаа бас хадгаламаар байна. Жой Масола тэрэн дээр ухаалаг амтсан би бол тэгэл. Андра чи Нүүдэлт нь ч гэсэн бүрэлдэхүүн дутаа байгаа, тий. Тий. Аль аль нь бүрэлдэхүүн өстэй. Харсенштайн байхгүй, J-Lab байхгүй. чиний асуултыг үзвэл Андраас асууж байна. Андра юу NBA-гийн финал урьдчилсан финалыг чи энэ хоёр багаар харж байгаа юу? Боломжтой шүү дээ. Магадлалаар нь л ярьж байгаа шүү дээ, бааж. 100% юм бол гэж байхгүй. Тийм байхгүй шүү дээ. 100% хааж авахгүй шүү дээ. Хоёр талаас хоёр хамгийн favorite хоёр баг л шүү дээ. Яг одоо байгаа. Бүстэй. Бүстэй. Cleveland Boston хоёр дээр Андраас асуусан байхгүй зүгээр. Боломжгүй нь харуулсан шүү дээ. Тейтум ирээ ямар ч боломжгүй нь харуулсан шүү дээ. Үзэг юм уу? Үзэг юм уу? Үзээ. Тэдний тоглолтуудыг үзэж байгаа шүү. Харсан шүү. Гоё ялээ. Өстой гоё ялээ. Энэ одоо нөгөө Оклахома ч аварга хамгаалагч штэ. Тийм учраас одоо хүртэл уулын ноён өрөөд байгаа баг нь штэ. Одоо Оклахомад хэн үзэх вэ гэдгийг л асуултын хариултыг бид нэр хагаад байгаа штэ. Тэрнээс нөгөө энэ жилийн финалд аль хоёр гарах вэ гэдэг асуулт биш байхгүй юм чинь. Тэгээд би бол Тейтум ирснээр угаасаа тэр хариулт тодорхой болсон гэж хараад байгаа миний хувьд. Оклахома харин Сан Антонио Спурсыг эсрэг яах вэ гэдгээ бас өөртөө бодох хэрэгтэй баг. Барахгүй байгаад байгаа шүү дээ. Тоглолтын аргаар таарахгүй байгаад байгаа шүү дээ. Өнөөдөр бүх таарсан тоглолтод ажигдсан байгаа шүү Бүгд нь очигдсан байна шүү дээ. Тэгсэн чинь Boston Celtics чинь сая San Antonio Spurs-тэй тоглоход Spurs зориулж тусдаа таагдаг боловсруулах шаардлагагүй тоглож байгаа шүү дээ хамгийн амар нь. Юу гэхээр Boston өөрсдийнхөө тоглолтыг л хийж л шүү дээ. Тэгсэн чинь тэр нь Spurs-ыг очичоор хэмжиж тоглоод байгаа байхгүй. Боломжийн хэмжээнд Тийм. Окси бол хамаагүй илүү хэцүү замыг туулах. Байна юу л их чухал болох гээд байна л да. Хідээр гарах вэ гэдэг л өрн бүстэй ялангуяа. Хаана таарах вэ? Би бол Spurs жишээ нь одоо эхний шатндаа ч юм уу ингээд нэг Minnesota энтертэй тааруул айгүй хэцүү байхгүй. Spurs. Окситэй таарахаас өмнө тэр чинь нэг хоёр гарчлаа. Minnesota-г барах уу, Denver-ыг барах уу гэдэг бол Spurs-ийн хувьд бол асуултын нэг байхгүй. Denver-ыг хожоод байгаа ч гэсэн плей-оффд бол би Denver-ийн илүү баг гэж боддог байхгүй. Яг Spurs эсрэг. Окси бол Denver-ыг хожоод үзүүлсэн юм чинь яагаад тэр нь илэрхийлэх хэрэгтэй гэж тийм. За шээ тэгээд 20 онооны хамгийн их одоо олон тоглолт дараалсан тоглож тий. 20 түүхэнд тийм ээ. Нэгт бичигдсэн. Нэгт бичигдсэн сайн тоглоод. 128. Энэ харин нэгтгэхэд бас нэлээд Энэ хэцүү. Маш хэцүү. Энэ бол тэр нэг 80 80 онооны хажууд бүр маш хэцүү юм байна. Энэ чинь Аз Ёндоо гэрчлэгийн төлөв зөндөө юм байна тий. Тоглолт эхлээ нэгдүгээр өдөр гинтэл гарахад шууд цувралт зогсон шүү дээ. Энэ цуврал. Хамгийн гол нь энэ тоглогчтой яаж ахгүй явж байгаа тоглогч одоо 120 болсон үү байна тий. Тийм цаашдаа хэд хүрэх вэ гэдэг бас сонирхолтой байна. Доорн дээр байгаа тоглолчдын үдэг харангуут дандаа бүр ингээд Доорн тэгээ яг эйжентэд байгаа байхгүй. active тоглогчтой юу юм бэ? Хамгийн ойрхон явах гэдэг нь Kevin Durant одоо гүйцэхгүй шүү. Гүг энэ суурлын зогссон байгаа. Дүрэн зогссон. Одоо үргэлжилж байгаа Каваих Кавай 40 хэдэн тоглолтыг 20 оноотой болоод яраас нь явж байгаа шүү. Хамгийн ойрхон нь Шийтгэж гэж. Тэгээ Кавай шүү дээ тий. Флэш кава бүтэн үйлрэл дахиад 20 оноо. 20 оноо. Яг үндсэн тоглолтод тооцохгүй л дээ. Яг оролцсон тоглолтууд. Гэтэ Kawhi гимтэд гарах магадгүй шүү дээ. Өмнөх тоглолтын дээр дөрөв шагаа гişиг гарсан шүү дээ. Яг тэр дээр 30 оноо автсан байсан л та. Тэгэхээр энэ амжилт бол тэгээ цаашаа бас хэр удаан үргэлжлэх юм. Shade бол одоо яг энэ 20 оноо авах бол нэг тийм асуудал уусаа өөртөө биш байгаа дээ. Зулгаалтай тий. Гэтэ сая энэ өмнөх тоглолтын дээр яг л 20 оноо аваад болсон. Харин тийм хэцүүлтэй бас нэг өдөр зогсон л та тэгээд одоо хэд хүрэх нь. Гэтэ энийг давхад бол хэцүү хаа одоо. За би нэг юм хэлбэр Төрөний нөгөө нэг
6 сарын финал гэдэг сэдвүүдээ дууссан юм уу те? Тэгж бодож ирсэн чинь. Болно. Гэтэ би чамайг хэлсэн ганц хэлж болох уу? Би чамайг ирсэн чи хөөрөөд спонсордоо мартсан юм шүү дээ. За манай MBTOK-ийн ерөнхий ивент нэвтрүүлгийн платины ивент чинь үндэсний дээдлийн албан ёсны Токио байгаа. Тэгээд тоглолтын хуваар статистик тавхан зөвхөн Токиогоос хараараа. За тэгээд Powerade тавхан мэдж байгаа. Тэгээд нэвтрүүлгийн платины ивент гэж Powerade тэгээд спортус цоо шинэг төгтөгөр иргэн ирсэн байгаа тавхан бас авч угаарыг тэгээд. Тэгээд мэдээж нэвтрүүлгийн платины ивент гэж PC мод байгаа гэдэг тавхан хэлмээр байна. Камер чинь тэнд. Би тийш хараад байгаа шүү дээ. Харин камер чинь тэнд. Тийш хараад шүү дээ. PC мод тавхан Apple, Samsung, Huawei Honor, Xiaomi брэндүүдийн албан ёсны ихтэйгээр ямар ч ууршлагаагүй тавхан авах боломжтой виз авах боломжтой хэлмээр байна. Яасан гинэ 6 Чи 10 жил хөтлөж байгаа шүү дээ. Чи яг одоо юм яриул дахиад дараа 2 сэдв байгаа шүү. Сайн бодоо. За Одоо яг алийг ярих хаа? 6 сараа ярих юм уу? Шэйг ярих юм уу? Спонсор ярих юм уу? спонсор бисаа ярьсан. Зүгээр тий сайн. Нөгөө нэг тэр 6 сар дээр би одоо чинь хөтлөгч нь байсан бол гэж бодохгүй юу? Надаас зүгээр ийм асуулт гарч ирсэн байхгүй. Би хэрвээ энэ Б-токийн хөтлөгч байсан бол энэ хоёр багийн хинэн 6 сард хожих вэ гэд яг одоо энэ хүмүүсээс асууж байна. Наад бодлоо чинь дотроо боож асуух юм болов уу? Асуух юм болов уу гэсэн чинь шал өөр юм бодох. Нэвтрүүлгийн дараалал зохиол за за л гэж бодсон. Хөтлөгч бодлоо л хийсэн. Хөтлөгч наадах чинь бодсон байсан чинь энэ нөгөө тэрнээс илүү чухал юм мартсан байсан байхгүй би. Тэгээд спонсор мартсан. Тий. Одоо энэ надад асуудал чинь тэгээд нэг уусаа би бодсон байсан юм чи хариулна. Чаус гэж. Би нэг аль төрөлдөж бодож байна. Аврах болно. Тэгээд яг энэ стог юу? Яг би харин зөв асуултаа бодсон юм чинь тэндээс эхлэв. Гүг чамаас эхлэе. Чи их өнөөдөр зочин шүү дээ бидний. Чи манайхаас сууч. За. Би бол Бостон гэж хэлнэ. Яг өнөөдөр орвол. Хөө. Авраагүй. Яг энэ хоёр таарах юм бол ялах баг нь Бостон гэж хэлнэ. Гой сонголттой. За. Хин тулгаа. Сайн болж 3 дугаар сарын өнөөдөр чинь 16 тий? Бодол бас 16-ны бодлоор тий. Окей. Тий. тулгааг тэмдэглэн бодож хариулж шүү. За амар Би бол Бостон энэ жил төрүүлж чадахгүй гэж бодож байгаа. Яагаад гэвэл Derek White, Jason Tatum, Jaylen Brown гэсэн гурван тоглогчоос гаднах тоглогчт нь одоо юу гэдэг OKC-гийн тэр үүргийн тоглогчдын хэмжээнд өөрсдөө баталж харуулж чадаагүй тэр том талбар дээр тоглолцсон тоглогч цөөхөн байгаа болохоор тэр нь нөлөөлөх байх гэж байна. Би OKC-г бол энэ жилдээ бол дийлэхгүй байх гэж байна. Хоёр баг хоёулаа бэрхлэх юмтлгүй шүү дээ тий. Яг л 100% тий. Би Бостны фэн ч гэсэндээ яг OKC дээр яг матч ап арай дийлэхгүй байх гэж байна. OKC-г арай илүү байгаа болоо гэж бодож байна. Өмнө жилийн авраг авсан бүрэлдэхүүн дээр өөрчлөгдсөн зүйл баг байхгүй. Тоглогч нар одоо ч гэсэндээ ингээд бэрхлийн асуудалтай ч гэсэндээ одоо лигийг тэргүүлсэх хийвэр байгаа юм. Тэгээд матч ап дээр нь жоохон сэлгээний одоо хэсэг дээр бол жоохон Одоо OKC-гийн сэлгээ чинь аврах авсан сэлгээ аа. ойлгосон. Бостны сэлгээ бол яг үнэн гэлээ зүрийн жил бэлтгэгдэж гарч ирж байгаа л сэлгээ болчихдог. Тэгээ төвийн байрлалын ч гэсэндээ харахад дутуу байгаа юм шиг надад санагдчихэв. Тэгээ харлаа матчапуудыг харахаар J-Dub, Jaylen Brown хоёр нэг матчап болчихж байгаа. Che Tom-гийн Tatum хоёр хоёулаа 4 номер дээр нэг матчап болчихж байгаа. Derek White Shea хоёр шүү дээ. Derek White нь хэдий сайн хамгаалалтаа ч гэсэн би одоо тэр хоёрыг матчапаар харьцуулж харж чадахгүй л. Гэтэ яг лигт хамгийн сайн хамгаалах хүн бол Derek White мөн бах. Shea. Сайн тоглолт дээр авсан шүү дээ. Shea гэх юм хамгаалж шүү дээ. Jaylen Brown. Jaylen Brown хамгаалсан шүү дээ. Ээлжлэл хамгаалаад 35 оноо аваад хожлоо шүү дээ. Тий. Хамгаалахгүй. би зүгээр сая ингэж бодлоо. Та сайн амжилтаа зөвхөн энэ хоёр баг хоорондоо үзүүлээд хариулчлаа тийм. Golden State байхгүй таа. Тийм. Би бол арай өөрөөр харж байна. Golden State бол Би үгүй өнөөдөр харж байгаа шүү дээ. Өнөөдөр энэ хоёр багийн хоорондоо таахгүй байх гэж бодож хариулт өгмөрөө. Бостон гэж. Хин таарах. OKC арай ихтэй OKC би NBA сүүлийн хэдэн жилүүдийн нөгөө түүх нэг баг дарааж хоёр аваагүй байгаа тийм. Дуудаж байгаа. Back to back. Бид back to back байхгүй ч гэсэн энэ жил дахиад болно гэж бодож байна. үгүй. Бостон хэн гарч ирнэ гэж бодож байна та. Харин тэгэхээр харин нөгөө Денверийг бол гэж би харж байгаа. Гүй финалт шүү дээ. Гэхдээ энэ OKC гарахгүй. Үгүй гарахгүй гэж Гарахгүй гэж бодож байгаа. би OKC back to back авахгүй гэж байгаа. Nice, наач гоё үнцэг. Back to back гоё үнцэг байна. Тэнэг ч гэсэн амар гоё үнцэг байна. Гөө back to back авахгүй. Ягаад тэгэхээр гөө Сүүлийн OKC-ийн тоглолтуудыг бид нар сайн үзчихэж шүү дээ. Наастай тоглоогүй гоё үнцэг байна. Саунд өнөд 3 хожигдсон уу? Хожигдсон. Денвер яаж байгаа? Ер нь нөгөөтэй бол ингэж явж байгаа. Денверийг бол үнсэж тавиад байгаа шүү. Яг хамгийн эцсийн шүүсүүлийн мөчтөр ерөөсөө яг шийдэж Денверийг энэ үлэр 5 тоглоод 4 очиж. плей-оффын тоглолтууд дээрээс нь ер нь саунд өнөд гэхдээ юу гэнүүд их өөрчлөх байх. Яаж гарч иж яаж тоглох уу гэдгээр шалтгаалх байх. Ер нь
Би бол тэгж бодож байгаа. Сан Антони Спурсыг бодъё. Сан Антони Спурс багт плей-оффын туршлагатай 2 хон тоглож байгаа шүү дээ. Харрисон Барнс, Лук Корнет гэ бодолтой. Сан Антони нэг багийг л хожих хэрэгтэй болохоос биш бүх багийг хожих шаардлагагүй л дээ. Ер нь бол. нэг багийг гэдэг OKC-г л очоод. Харин OKC-тэй бүсийн финалд л таарах боломжтой байхгүй энэ чинь 1-2 1-2 явж байгаа. Хаа батагч дахиад юм уу. Тэгэхээр наадын ахаад 20 тоглолт байна. Юм бас нааш болж болно юм болохгүй. Бараг болохгүй те. байр энэ 1-2 уу? 1-2 л өршлөгдөхгүй баг. 1-2 л өршлөгдөхгүй. Тийм бажиг өнцгөл дандаа бол таалагдж Яг бид нар өмнөх дугаарууд дээр зөндөө ярьсан. Ер нь аль багууд нь апсет гаргах боломжтой гэдэг. Одоо матч ап дээр чинь Миннесота илүү аюултай тийм. Сүүлийн 4-5 жил бид нар авраг авсан баг дандаа аврагаа авна гэж бид нар ярьсан уу? Ярьсан шүү дээ. Тэр наа бэлсэн үү? Биелээгүй. Тэгэрийг л би ярьж байна. Зөвөө зөв. Тэгээ дээрээс нь бэлтгэл гэмтэлгийн асуудал загсан мөнгөний хэсэг мөн үү? Юу болох бид юу ч таашгүй. Яг наадхан дээр чинь бааж одоо болтол J-Dub тоглохгүй байгаа шүү дээ. Энэ үдэд ууг нь плей-оффын дайралтаа хийгээд жигдрээ явж байгаа хүн шүү дээ. Тэгэхээр J-Dub тоглохгүй нэг чинь дохио байхгүй юу? Авраг гэдэг чинь бүхэн бүрдэж ирдэг. Тэгэхээр бажгийн хэлдгээр энэ өнцөг бол үнэхээр дандаа бол таалагдж байна. Зөв бүгд би болно шүү дээ. Тийм. Энэ чинь бусад 7 багт бэт тавьж байгаа гэсэн үг шүү. Заримдаа айгу бас дажгүй мөрчтэй хөтлөгч шүү дээ. Бас болж шүү дээ. Дараалал гасан бусад. Энэ бас нэг амар статистик үлээ. Тийм За те. Леброны хоол угаасаа эвдэхгүй нь бас тодорхой хаа. 1297 тоглолт. Нэмэх 10 оноо авсан. Суралцагтай зогссон те. Тийм. Нэг зогссон шүү дээ. Бүр ачигээд хичээгээд авч чадаагүй те. Тэгээд сүултээ яг бэм шиг дайраагүй суулж шүү дээ. 9 оноотой хэдэн оноотой. Эвдэх боломжтой дээр ассист өгдөг шүү дээ. Ассист өгөөг бол бүр овер тайм гарч марах байсан. За тэгээ 30 оноо авсан тоглолтоор 65 удаа. Уилт за уилт л ерөөсөө Вилтийн тэр бүх онооны стат байсан. Хаарда амар биш те. Тэгээд Вилтийн онуудыг харахаар тэр угаасаа яг хоёр улирлал бүр үнэхээр зогсогдчихгүй байсан юм лээ шүү дээ. Бүх амжилттай ер нь тэр хоёрхан улирлын дотор л эвдсэн юм лээ. Вилт Чамберлен гэдэг тоглогч чинь. Бүдээс нөгөө хийгээ ярьжсэн нөгөө шээг ярьжсэн шүү дээ. Шээгийг харъя. Уус MVP латер уус бид яг нь. Тэгээ нөгөө Денверсийг нөгөө MVP-гийн өрсөлдөөн тий. MVP-гийн өрсөлдөөн. MVP-гийн өрсөлдөөн энэ тоглолтоор шийдэгдсэн үү тэгвэл? Шийдэгдсэн юм шиг бодож байна. Шийдэгдсэн. Энийг л асууж байгаа. Энэ угаасаа энэ базер шот энэ одоо базер биш ээ. Энэ нөгөө хожлын голыг оруулсны дараа шээгийн MVP авах магадлал шууд бууцсан шүү дээ. Дэшээ. Пуужинцсан шүү дээ. Юу гэхээр шууд магадлал нь ингээд тасарж байгаа байхгүй юу? K Detroit Pistons хэдийн тоглолт дарааж хожигдоод тэгээд Йокич өөрөө хожигдоод тэгээд чухал тоглолтод том шидэлтүүдийг хийгээд ингээд MVP-г өрсөлдөөнийхөө даваа байлыг үүсгэж. Одоо чи статистикаа харах юм бол тэгээд Йокич 127 тоглолт дараалсан гэдэг рекорд нь бас энэ үед эвдэгдэж байгаа. Бас ингээд хайп нэмж байгаа. За тэгээ оронд нь бүр Wemby бүр дэш харагдсан шүү дээ. хоёрлоо ороод ирсэн байна уу? Лука дэш. Лука юм Кейт хойшоо ороод Лука орох шаардлага. Гэхдээ саяны бид тоглолтын үстэй бид нар сая турнирынхаа сэдвээ олоход ихэд сая тэр базар бид байхгүй бол тэгээд Денвер очих болох байж байгаа. Тэгэхээр ч өдөр нөгөө Денверт одоо таараа тоглолоо шүү дээ. Тэгээд 7 тоглолтны юу гарахад бас Денвер очих магадлал байна шүү дээ. байхгүй. Бага. Тэгээ өдөр 4-1 байна л да. Дуусцаа цуврал. Би плей-офф өдрлийн тоглолт плей-офф хоёрыг юм MVP чинь удирлаар тодорно л да. биш би нөгөө тоглолтын нөгөө Энэ яг энэ сэдвээр ямар ч холбогдлого болчихлоо. түрүүнийх юм ярьсан. Түрүүнийх юм ахаад ярьж байгаа. Бас байж болно шүү гэж хэлдэг. А болно. За энэ дээр бол маргаангүй тэгээ бүгдээрээ дэмжиж байгаа юм. Энэ саяны тоглолтын дээр ч хамгийн гол нь шээ зөвхөн тэр нэг хожлын шилдгийг оруулаагүй байхгүй юу? Яг эсрэг тоглоомод амжилттай болгоод яваадсан чинь шээж нь яг клач мөчөд Оклахомаг илүү гаргах клач шидэлт, хожил авчрах клач шидэл 3-4 хийчих байгаа байхгүй. Үнэхээр зогсоохгүй байгаа байхгүй. Зогсоохгүй. Босны эсрэг бас тий. Тийм босны эсрэг бас. Үнэхээр зогсож чадахгүй байхгүй. Хамгийн сүүлд ийм тасархай тоглож бид нэр хэнийг харж ирсэн юм? Jordan л байсан баг. Kobe, Jordan. Одоо нөгөө шээ Би бүр энэ яг номер 1 клач байдал дээр Kobe ийм тасархай байснаас гэхдээ би шээгийн яг одоо энэ клач байдал нь бол Kobe-гоос илүү байна гэж хэлэхээр шүү. Jordan-гийн дараа л гэж байна тийм. Jordan-гоос хойш ийм клач тоглож байгаа шүү дээ харсан. Би бол тийм ингэж хараад байгаа. Одоо Шэй бол одоо энэ генерашныхаа одоо Майкл Jordan л юм байна. Тэгээ Шэй одоо энэ жил OKC авраг авна гэдэг нь миний бодлоор Шэй бол яг Jordan-ы одоо энэ rival-тай яригдах хэмжээний тоглогч болох юм. Доорож 3-4 авраг Шэйд бол надад харагдаж байна. Тэгээ энэ жил back to back гэсэн байгаа. Тэрний дарааш бас байж магадгүй би гэж би харж байна. Ер нь бол
А яг Jordan-тэй тэр үед өрсөлдөгч байгаагүй шүү дээ. За байсан нь John Stockton, Karl Malone байсан те. Яа бид юу ярьж байгаа юм бэ чи? Гэхдээ Jordan тэгэл зогсоож чадаагүй шүү дээ. 6 амар шүү. Гэхдээ яг хамгийн өрсөлдөө үзүүлэл хамгийн олон пенальтсан л Utah Jazz л байгаа юм шүү дээ. Тэгээ 6-0 байна. Энэ оронд зогсоож чадсан хүн байхгүй. Зодог тайлсан оронд л өөр хүмүүс аваар авсан шүү дээ. So яг би зөв бодоход тэр үед чи амар тоглолт Shea-тэй өрсөлдөх хэмжээний тоглогч аз болж Wemby байгаа юм байна. Магадгүй энэ цувралыг нь урт болохгүйгээр зогсоож чадах тоглогч Spurs байгаа нь илүү баяртай байна л гэж байна. Миний бодлоос. Гэвч би Michael Jordan-ийн тоглолтыг би сайн үзэж байгаагүй л дээ. Одоо хүүхдээс учраас. Гэхдээ одоо юу гэдэг 6-0 гэдэг амжилт чи өөрөө Баажихаас суугач. Тэр үед энэ 30 таа байсан шүү дээ. 6-0 гэдэг амжилт харуулсан шүү дээ. Нэг сэлэр чи. 90-д 30 таа байсан шүү дээ болтой. Миний ярьсан зүг үү? Гүг би сая юу 3 удаа 3 тэр удаа саксууд физикал одоо юу мөн бол штэ. Одоогийн сакста бүр харьцахгүй аимшигтай. Тэр үед 30 таа. Тэр төмөр хүмүүсүүд тоглоод байгаа юм гэмээр тэр бэртэл гимтэл тэр юу бол тэр алдаа малтаа бол те дээрээс нь чамаа нөгөө тамчиг байхгүй одоо нэгсээ байнгын одоо энэ дээр ингээд явж байгаа чинь ингээд гараараа ингээд байнгын энэ дээр чинь ингээд дараас гүглэхэд чи 30 тоног унжлаад байгаа байхгүй юу? Одоо бол ингэж хамгаалж шүү хүрхгүй хамгаална тийм ээ. Одоо тийм чинь шал өөр өөр Jordan дээр хамгаалтыг одоо багууд дээр их юм бол барыг нэг багаас 5 6 тоглогч чинь тоглолтноос хөөгдсөн ба flagrant foul. тийм шүү дээ. Тэгжихэл тийм аа. тэр үеийн тоглолтыг үргэлжлүүлээд аваа явж байсан бол хүмүүс тэр үеийнхээ тоглолтод дасаад явж л байгаа шүү дээ. Тийм Яг тэр үеийнхээ тоглолт харин наад ярьсан. Гэхдээ одоо илүү эдгээр тус гоёсон. Үнэ шүү. Эдгээр гуйсан. Гэхдээ тэр үеийн сагсан дээр одоо үеийн тамирчдыг тавихаар тоглож чадахгүй гэдэг. Тэр үед 4 тим байсан бол хүн болон тэрэндээ дасаад тэр үеийн тоглогч нар одоо амархан байсан сакс гэж ярих юм бол би тэр буруу гэж. Үгүй наатай чинь дагаад миний бодлоор шүү дээ. Наатай чинь дагаад тэр хүмүүсийн чинь тэр хатуу ийм нэг зодолтоо дагаад тоглолт шүү дээ. Тэрийгээ дагаад бусад скиллүүд нь бүгд муу байгаа шүү дээ. Одоо жижиг бужингуудаа хөгжүүлдэг, хар ажил хийдэг ийм бакел юмнууд байгаа шүү дээ. Одоо эдгээр чинь жижиг бужингаа хөгжүүлсэн. Шээ чинь бүжиглээд байгаа шүү дээ. Одоо шээг бүр Майкл Джексон гэж зүүрлэж байгаа байхгүй. Спортын Майкл Джексон. Уян налархаа нэрээ. Юу вэ? За Гой тоглох. Одоо Jordan-гийн скиллийг та нар одоо Jordan-гийн скиллийг түүхэнд үлдсэн шалтгаан нь үеийнхнаасаа тасархаа байгаа байхгүй яа. Тэр үеийнхнаасаа. А нийт тэр үеийн саксын л яриад Юу яриад байгаа юм? би бол Jordan одоо чинь одоо энэ анарыг мэлэх гэж та нар хэлмэ мэдээ. Гүг чи хэлдэ яасан гэдэг юм. Jordan одоо чинь харьцуулаад байна шүү дээ шууд. Би бол арай эртэнэ л гэж. Хинтээ харьцуулсан Шээ. Яга харьцуулж болдог юм. Арай эртэнэ л арай эртэл гэж хэлж байна. яхаар Jordan-ус илүү гэж хэлдэг байхгүй. Одоо үеийнхаа энэ генерашныхаа Jordan юм биш үү дээ л гэж хэлсэн шүү дээ энэ бол. А тийм хэлвэл тийм Тийм ээ. Тэрнээс Jordan-ус Энэ илүү үеийнхэнд юм тайлбарлахад байна шүү дээ. Таныг нөгөө 30 таа байхад гэж ирээд тайлбарлалцаа юу. Тэгэхгүй бол бүх үеийг л өмөрнө шүү дээ. За. Тэр чинь манай үе биш. Тэр чинь 60-д тооны юм юу? Би одоо энэ манай Ахмад үе талд орох гээд байгаа байхгүй юу? Одоо 90-д 30 настай байсан хүний талд орох гээд. Би 10-таа байсан. Яах гээд байгаа юм бэ чи? Яах гэдэг шаар байж байна. Тэр чинь манай аав ээжийн үеийн хүн. Яах гэдэг вэ? Одоо бид нэр харьцуулж бохоо жоох хэцүү юм яриад байна. Гэхдээ тэр үеийн саксан мөгийг үзэхэд бас гоё байсан байхгүй юу? Яагаад гэвэл бид нар ботаад ба туйгаа тоглогч бөмбөг өгөөд Хаким Олажван гэж тоглогчийн скиллийг ярил л та. Тэр хинд ч байхгүй. Одоо NBA-гийн ямар ч төв байхгүй хүлийн тавилттай скилл тийм байгаа шүү дээ. Гэтэ зүгээр яа. Тэр үед хідэн хаким байсан юм бэ л гэдэг. Гэхдээ одоо тэгвэл хідэн шээ байгаа. Зөндөө л ур чадвартай тоглогч нар. Тэгвэл дээр тэр үеч зөндөө ур чадвартай тоглогч зөндөө байсан шүү. Зүгээр одоо хүмүүсийг мэдвэл одоо чинь Чарльз Баркли зүгээр энэ тентиг өтөж суугаар л ингэж байгаа болохоос яа бурхан минь тэр Sixers-ийн тэр Чарльз Баркли бол Чарльз Баркли, Гэри Пейтон гэл хин зогсоох үү тэр гэл мэддэг одоо Янис шиг тухайн үед Тэгвэл тэдний үеийнхэн чинь хизээч хинж вилтэй амжилтыг эвдсэнгүй орчин үеийнхээ эвдэж байна. За баярлалаа. Бүгдээрээ нэр нь доор нь явж байгаа үстэй. За энийг ярих юм бол нөгөө ахаад хизээч дуусахгүй марган байхгүй юу? Гэхдээ энэ дэхтэй гоё маргаан шүү дээ. Спортын хамгийн гоё маргаан чинь энэ л байдаг шүү дээ. Хизээч болохгүй юмыг төсөөлөлтөө тэрийг ингэж хамгаалах гэж тэрийг төсөөллөө яаж бодит руу ойртуулах вэ гэдэг дээр л нөгөө зөв тайлбарлаж чадах юм бол тэр хүн л яа. Тийм ээ. Гэхдээ наа чинь яг ялсан гэж хэлсэн. Тэр үеийнхээ хүмүүсийн тамирчдын карьерийнхаа он жилүүдийг харалтаа. Макс та 10 жил доктортой тоглосон. Одоо 20 жил тоглох ийз болж шүү дээ. Энд чинь өөрөө хөгжил واخгүй. Хөгжил мөн ярахгүй шүү дээ. 10 жил зодолж байгаа 20 жил юм байна шүү. Уян алхахад тоглосон. Нэг газар руу 12 өдөр болгоо 15 цаг машин автобусаар яваад хар чинь одоо ч яг 90 оны бичлэг үзэхээр надаа яг 4 үе үзэхээр хайлайт л үзэхгүй бол бүтэн бичлэг үзэхээр амар уйтгартай байдаг шүү дээ. Яг үнэн гээл. Яг тэр яаж зовж иж оноо угаасаа л ур чадвар нь оноо авч хүрхгүй юм байл. Сул шидэд хийдгүүл хүмүүс байсан шүү дээ.
Яг зүгээр хатуу хэлэхэд бас. Гэтэ тийм үү тэр үедээ бол онцгой хүмүүс өгөө л онцгой. Тэгэхээр энэ үеийнхнийг тэр үеийнхэн одоо тэр ийм нэлцэнхаа гэж ярих нь надад сонир санагдаад байхгүй. Тэр үеийнхэн тэгвэл бас тийм уян алдархаа гоц авьяастай хүмүүс цөөхөн маш цөөхөн байсан. Одоо бол нийтээр авьяаслаг болчиход байна. Хөлбөмбөгийн эх орон Португалаас хүртэл нэг сагсчаан төрчин одоо ингэ тоглож байгаа л үе байгаа байхгүй. Яг бүгд мундаг скит бол мундаг болсон гэдэг ч юм уу дэмжиж байгаа. Үнэн угсаа хүч өстэй л доо. Тэр чинь хөгжлийнхаа явцаар Майкл Жорданыг үзээд, Коби Брайантыг үзээд, Винс Картерыг үзээд тэднийг харж өсчиж сайжирсан болохоор энэ чинь одоо явцаа ганцхан сагсан мөн биш чинь ингээ явцаараа бүгд ингээ сайжирсан юмуд болохоос тэр чинь тогт байх ч үгүй. Тийм. Одоо хэний ч хийгээгүй хөдөлгөөнийг одоо Гэри Пейтон ч юм уу одоо Пенни Хардвей ч юм уу хийгээл тэрийг сурж ингэж өсөж үзсэн болохоор эд чинь өнөөдрийн юм хэмжээнд хүрсэн байгаа. Яг тэр хүмүүсийг Тэрийг бол үгүйсгэв. үүсгэв. Харин Мэдээж өмнөх түүх байж ижил одоогийн зүйлүүд бүтэн шүү дээ. Зүгээр одоогийн сакс гоё л гэж. За тийм ээ. Гоё. Би тэрэн дээр ч юм уу гэхдээ одоогийн сакс гоё. Миний яг сонсож байгаа бол надад үгүйсгэх арга алга. Үнэхээр хуучны сакс зарим үед хэтрхээ өөдөртэй амар зовж оноо авдаг үнэ. Гэхдээ тэр үеийн тийм физикал сакс мөмөг гоё үг бол маш гоё. Тэгтэл одоо үеийн тоглогчдын ур чадвар гоё. Гэхдээ хитргий софт оноо авдаг нь үнэн үг бол үнэн баггүй. Тэгэхээр аль альны чинь зөв, аль альны чинь буруутгах арга алга. Тийм учраас рекламын цаг болсон байна. Яг зөв. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сакс мөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемер таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сакс мөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемер таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сакс мөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч сакс мөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй. Гад утсаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гад утсаа зөвхөн PC Mall-оос. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Тэр бас урьдчилгаагүй.
ухаалгуутсаа хамгийн хинда бэлэгтэй урдчилгаагүй лизингээр аваарай. Ухаалгуутсаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Future of Lifestyle, Toki. Ийм 83 он авчлаа шүү дээ. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдэхгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикемэр та мөлөд зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очлоо шүү дээ. Йоо. Токи аппаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч, Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэг сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хялбар лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Эмбэ тогтоо бүх хүмүүст баярлалаа. Та бүхэнд үлдээлийн 22 дугаар үрж байгаа. Тэгээд бас өнөөдөр мөн цочгоор манай Game Point podcast Эмбэ Talking ууган гişүүдийн нэг ялбан үлдсэрсэн байгаа. Тийм Game Point podcast-ийн хөтлөгч лав гарагт Premier Sports угаар авч үзэж байгаараа гоё хөтлөгчтэй шүү. Эмбэ Talking яваад байгаа шүү дээ. Тий. Эмбэ Talking хөтлөгчөөс илүү мундаг хөтлөгчтэй шүү. Манайс секунд нь хэд үлээ хаа? Юу? Рекламны секунд нь. Юу реклам? Реклам манай нэвтрүүлэг рекламыг секунд нь хэдэн төгрөгийн ханштай болов. Харин тийм Сая нэг 10 секунд амар юм болчихлоо шүү дээ. Тэгээ чи энэ одоо энэс цааш юу хийхгүйсэн болно. За баярлалаа. Юу? Game Point podcast Premier Sports-оор гардаг байхгүй юу? Тийм мэдж байгаа. Нэг телевизийн нэвтрүүлгийг нөгөө нэвтрүүлгээрээ За нэвтрүүлгийн Platinum Event гэж Монголын одоо хамгийн зөөлөн шар арай сингүүр байгаа гэдэг ультра сингүүр байгаа гэдэг Эмбэ тогтоо яриад гэж хэлсэн би. Ультра смут ультра кул байгаа. Тий бас нэг жижиг бас амбиц яваад шүү миний заас. Тий ярил бас олон юм ярьж болно тий. За бүгдээ юу гэсэн томнууд арчи түн бас сэдвүүд ихний сэдвийг тав үзсэн бол маш их нэлээд гоё. шөнийн тоглолт. Одоо энэ бол бас тий хүчтэй тоглолтоос эхэллээ тий. Шөнийн тоглолт. За Minnesota Timberwolves Oklahoma City Thunder Hartenstein Дортвер гараанда. энэ Hartenstein ингээд яагаад нэг үнжил нэг тоглолол нэг үнжил ингээд тийм. сая ямар амир. За. Тэний хэлбэл амирлаа тий. Йоо. Досумо тийм бас солилцооны цонхоор бас аятайхан татсан шүү. Jules Randle нөөлтөнд Сайн тоглосон тий. сайн тоглосон. Азер жоо 20 он авчихсан. Сэрклас Илгэний тамирч дээр Jared McCann 15 он. Маккеник хайрын Филиппинээс ойлгоо одоо хүртэл ойлгохгүй шүү. Одоо энэ жил драфтер хэнийг авах нь хэнийг авах нь тэрийг тоглох чинь харьцуулж чад. Драфтын нэгийг авчихсан шүү дээ. Нэгийг ирэх юм. Оклахомагийн уу? Тий. Нэгдүгээр хөргийн хэрэг солисон шүү дээ. Яг уггүйс хойгуур авах юм. Гэтэ яах вэ? Одоо харъя. За ингээд Ой. Shape зогсож байж сая. Энэ Jalen Williams те төвийн тоглогч. гурав шиддэг тий. Тэгээ энэ нөхрийн тоглолттой нөгөө Hartenstein хин хоёрын дотоо гэсэн супер нөхөж байна те.
Нөгөө нь болтол бод. Жилээс жил баа сайжраад ороод ирэх юм тий. Сайжраад. Тэгээ залуухан тий. Тэгээ маш хямдхан гэрээ өгөөд аваад алдсан шүү дээ. Одоо 3 жил хаан гэрээгээр тоглоно. Йоо энэ ч одоо тэгэл. Draymond Green, Stephen Curry шиг л шүү дээ. За ингээ 3 дугаар үеийн төгсгөл 4 дугаар үед тэр чигтээ ер нь OKC тоглолтыг өөд шүү. Дахиад би Jared McCann гэдэг энэ тоглогч солилцоогоор ирснээс хойш Oklahoma City Thundeрлаа миний мэдж байгаагаар яг энэ тоглолтын 4 дугаар иймэрхүү шилдэлтүүдээр OKC-ээр 4 хожил авч 5 авч. Тэгэхээр ер нь сэлгэнээс нэг 10 оноо хангалттай тий. Хамгийн гол нь яг 4 дугаар үед таахгүй хамгийн аюултай. Өнгөрсөн чинь Филигийн гол тоглож болсон шүү дээ импресс өмнө тий. Тэрнээс биш хэрвээ Маккейн байгаагүй бол 3-4 хожигдлаа бас байгаа шүү. Оноо тутаа шүү. Тий. тийм учраас л авсан баг л та. Тэгээ учраас драфтын ирэх үрж юм тий. Тэгээ нэгдүгээр тойргийн 1 ирэх 3 дугаар 2 дугаар тойргийн 3 ирэх үржиж байна. Тэгэхээр шил тоглолт шиг хийж харжаад энэ пис манай пис одоо багт хэрэгтэй гэдгээ олж харж чадчихна гэж байна. Тэгээ яаж тоглуулах аргаа олоод ч юм уу одоо хангалттай методыг өгдөг ч юм уу тэрийг олж харж байгаа гэдэг чинь OKC зүгээр дараагийн жилүүдэд ч гэсэндээ яг үндсэн байгаа бүрэлдэхүүнүүдээр ингээд хүмүүсээ наан цаана болгоод ч юм уу энэ ийм статистик хийгээд хийх тайм. OKC өнгөрсөн удирдлагатай харьцуулбал энэ удирдлага 3 шидэлтийн хувь тэр нөгөө оруулж байгаа тоон хоёр нь эрс мууцсан. Тэгмүүд азэ сэлгэнд нь цэвэр шидэгч гэхээр азэ жөөвл ганцаараа байгаа гэдэг. Тэгээ жөөв шидэлтгүй үед тоглолт унаадсан. Дахиад бидэнд шидэгч хэрэгтэй байна гэдэг л шийдвэр. Ерөөсөө OKC-ийн өнцгөөс Sixers-ийн өнцгөөс яагаад Маккениг явуулсан бэ гэхээр драфт ирэх гэхээс илүүтэйгээр нөгөө гараанд гарч байгаа Барлов хоёр тал тоглолттой байсан. Улирал дуустал гэрээ өгж авч үлдэхээсээр сонголтгүй болцсон. Пол Жорж торгуулад тэгээ аасан ингээд энэ бүгд болсон байгаа. Хоёр тал тоглолцсон төрсөн. Тэр гэрэний угаасаа Philadelphia 76 баг гэрээний нөхцөл байдал хүндэрснээс л болсон тийм. Юу гэхдээ би ялтаас нэг асуулт гэж байна. NBA доктор юм өмнө асууж байгаа. Чиний энэ жилийн Minnesota-гийн хүлээлт чиний юу авсан уу? Би энэ дээр Minnesota Timberwolves-ийн тоглолтыг нэрээ очиж үзсэн шүү дээ. Очиж үзсэн. San Antonio Spurs тоглолтыг үнэхээр яг ингэ нөгөө одоо ингэ нөгөө юу уртлын сандалтай яг корт сайд дээр суух 2 дугаар игнээ суух хоёрын хооронд газардаг шиг зүрх байт юм лээ. Тэгээд урилгаар тийм нөгөө урилгаар үзэх боломж алдаад тэгээд биелгийн урилгаар үзсэн. Тэгээд шал өөрөөсөн тэр тоглолт Minnesota Timberwolves баг хоцсон. Гэхдээ би тэр тоглолтод San Antonio Spurs баг жоохон ядарсан байсан байхгүй. Гэхдээ би Minnesota-г шилжиж San Antonio Spurs-ыг ингэж гэж яагаад гарч ирсэн. Яг үндэ энэ Minnesota Timberwolves-ыг бол би 2 удаа бүсийн финал үлдлээ. Тэрүүгээр Minnesota Timberwolves-ийн амжилт үзүүлэх цонхно хаагдцсан л гэж бодож байгаа. Толцсон гэж байна. Тэгэхээр одоо чиний хувьд бол энэ хүлээлтэнд хүрэхгүй байгаа гэсэн үг тийм. Дахиж Minnesota Timberwolves бүсийн финал гарахгүй шүү дээ. Хэцүү шүү дээ одоо. Одоо хараа Denver Nuggets, San Antonio Spurs ороод ирлээ. Тэгээд OKC байгаа. 3 баг байгаад байна шүү дээ. Minnesota ч одоо эр хүлэрлийн Lakers бүр илүү болж орж байна шүү дээ. Тэр бол бүр баталгаад байна шүү дээ. Тэгэхээр чин Minnesota топ 2 баг байж байгаа топ 3, топ 4 болоод эхэлж шүү дээ. Яг энэ бүрэлдэхүүн хэдэн жил болчихоо одоо. Тэгээд санд нэг одоо яг тэгэхээр ер нь бол Minnesota Timberwolves гарааны бүрэлдэхүүндээ shake up хийгээд жоохон өөрсдөө хийх хэрэгтэй болсон чинь энэ OKC-ийн тоглолтын дээр Rudy Gobert 27 минутанд ерөөсөн нэг үлээ 2 хон авсан. 2 давхар нэг нь хийсэн чинь юм шиг байна. Тэгэхээр Rudy Gobert яг талбай дээр байх хугацаанд ашигтай байгаад байгаа юм уу, ашиггүй байгаа юм уу? Эсвэл довтлогоон дээр жоохон суултал болчиход ягаад Rudy Gobert угаасаа л самбар доор тохох ч юм уу нэг довтлогын самбар авах ч юм уу ийм Edwards-ийн пассыг борлуулах гэсэн чинь. Тэгээ тийш пасс очихоо байлцсан манай довтлогооч байлцсан юм байна. Ингээд жоохон үр дүнгүй тоглолтууд нь улирал ганцхан энэ тоглолтооч нилээд байгаад байгаа юм санагдаад байгаа байхгүй. Одоо тэгээд хин Julius Randle сайн тоглосон ч гэсэн Edwards, Vincenzo, Rudy Gobert-ийн 3 тоглолт юм гурлаа муу тоглолч. Яг ийм тоглолтууд ерөөсө хожихгүй байгаа байхгүй. Тэгэхээр ямар үед Rudy Gobert нь байх хэвээр ямар үед нь Rudy Gobert авсан тав таах юм те. Одоо магадгүй Gobert-ийн Nazrid байхлаар илүү ашигтай байдаг шүү дээ. Харин одоо хэдүүлээ ингэ ярьж штэ. Gobert ингэчээд байна. Nazrid тэр үед NBA-гийн бусад 29 баг нь яг энэ бүгд тэр мэдчихэж байгаа шүү. Яг энэ тактикийг судлаад баг 3-4 жил болчихлоо шүү дээ. Тэгээ боддоо. Тэгэхээр дасал болцсон байхгүй юу? Одоо бүгд за OKC-г үргэлж бодож шүү дээ. Одоо бүгд дараагийн таймрыг орё л да. Энэ бүр яг айгүй гоё ярилцах тийм яг юу гарч. Lakers Denver. Жинхэнэ энэ амралтын өдөр жинхэнэ entertainment тоглолт байсан шүү яа бурхан.
Ойлоо одоосоо тий. Entertainment. Овертаймд тоглолт тий. За тоглолтын тэргүүл бол эхний хагас ер нь бол Lakers Lakers илүү байсан шүү дээ. Ер нь 3 дугаар үеийн талдаа ортол Lakers илүү байсан. Hard way жоо. Гахчлаа. Бом. Austin Reeves-ийн солоогарын алив пас. Яа гой пас. Тэгээ энэ дээрээс хараа Lakers нөгөө нэг ингээд одоо анар энэ дээр илүү сайн харах л байна. Миний харснаар бол Lakers нөгөө страфа тойр зогсчоо тавлаа ингээд хум хамгаалаадсан шүү дээ. Тэнгүүд Никола Йокич 2 дугаараас гарч ирэхдээ Йокич амар ухаантай тоглож байгаа байхгүй. Йокич яагаад багийнх нар уурлаадсан гэхээр амар элементарны юм хийгээд хожиж боломж байгаад нөгөө хэд нь зүгээр борлуулаад өгөхгүйсэн байхгүй гаргаж өгч байгаа юм шиг. Йокич энэ дээр плеймейкер үргийг гүйцэтгэх золиод гаргасан шүү дээ өөрийгөө. Шилтэж довтлаацсан юм. Тий. Нөгөө хэд нь сул хийгээд хийхгүй, довтлохгүй. Энэ дээр бол Жамал Мөрэй бол Lakers-ийн 6 дахь тоглож болсон. Жамал Мөрэй талбай дээр байгаа үед Lakers-д ачигтай байсан. Тэгсэн чинь суудсан. Замс Гордон ирсэн гэдэг бол бас гоё юм хэлээ тийм ээ. Тэр Ан Гордон ирсэн гэдэг бол яг одоо нөгөө өөрийнхөө шейпиг болтолсон нэг тодорхой хэмжээнд зам цус хэрэгтэй баг. Smart Boston-гийн Smart шилжсэн даа өнөдөр. Энэ өдөр. Өмнө тоглолтын дээр болохоор Денвер хожигдсан байсан. Энэ тоглолтын дээр Lakers-тэй заавал хожих ёстой тоглолт. Энэ зүгээр заавал хожих ёстой гэдэг нь энэ айл аль нь заавал хожих ёстой тоглолт байхгүй. Яг гэвэл энэ tie-break авч байгаа тоглолт байхгүй. Хожсон tie-break аав. Тэнцэн тохиол дээрээ гар. Тийм. Тэр нөгөө байрлалд хамгийн чухал тоглолт байсан байхгүй. Тийм учраас хоёр баг ингэж амиа тавьж тоглосон. Энэ бол шүү дээ. Амар ухаантай тийм. Энэ Эйтэн Лука 2 зогсож байхад яагаад Эйтний талд 2 тоглож зогсоогүй вэ? Анараас сухад. Яасан гинэ? Эйтэн Лука 2 тал зогсож байгаа байхгүй. 2 тал зогсно гэдэг. Одоо чөлөөс даруулын шидэлтийн. Тэгсэн чинь Денверийн 2 өндөр нь очиод Лукагийн талд зогсчихдаг юм авчтай. Эйтний талд биш. Тэр моментум л алдаа. Алдаа тэр өндрийн талд 2 нь зогссон дээрс тэр дандаа тийг зогсдог шүү дээ. Ер нь. Тэгсэн чинь харин Эйтэн ганцаараа зогсоод Эйтэн чинь Йокичиг засаад Ривстер бөмбөг боломж гаргасан тийм. Lakers-ийн өмсгөлтэй хийсэн Лукагийн анхны хожлын шидэлт. Хожлын шидэлт. Базар биш ээ. Базар гэдэг яг клач хожлын шидэлт гэдэг яриасаа. Яг базар шидэлтээр бол Коби тасархаа. Энэ гэхдээ яг тэрний тэр торгуул дээр зогсдог ба шүү дээ. Тэр ер нь бол тэр бөмбөгний ойлт ер нь жоохон их таахад хэцүү шүү дээ, тий. Тэр нь гэхдээ ер нь бол ер нь анхааралгүй үйл хэвхэв. Хитрхий жоохон хаан угаасаас нөгөө нэг шидэн гут хамгаал нөгөө баг нь самраа авах гэсэн юм байд. Гэхдээ төрлөө ер нь айгүй хамгийн хортой байхгүй. Төрлөө хоцсон байсан л байхгүй ер нь бол. Энэ ингэсэн. За бүр деталь ярьж өгвөл Жижирүүдийг солилцоогоор смартыг оруулж ирэхдээ смартад хэлсэн байхгүй. Смарт жод хэлсэн байхгүй. Би смарт л Лукагийн санахгүй байна. Би одоо буруу санаж байна. Ривст жод хэлээд Ривст алдаараа тэгээд ингэрээ гэд хэлж байгаа. Тэгэнгүүт тухайн нөхцөлд яасан бэхээр баруун тал руугаа ягараа гэсэн гэж байгаа юм. Ойлгоорой. Тэр чинь нэг мэрэгжлийн тоглогч юм чи аль тал руугаа ойлгох юм дээ шүү дээ. Тэг ингээ харсан чинь баруун талд нь хоёр тоглогч Лука, зүүн талд нь Йокич. Тэр Ривс ч бодно шүү дээ. Зүүн Редик бол баруун тал руу гэж хэлсэн байгаа. Тэгсэн чинь Редик тухайд ягаад тэгэхээр яг түрүүн тулгаагийн хэлдгээр Эйтний хажууд бас нэг нөхөр зогсно гэж тооцсон байхгүй Редик. Тэгсэн чинь Денвер зогсоог байхгүй. Тэнгүүд Ривс зүүн тал руу байгаад зүүн тал руу байхдаа Эйт ингээ шахаал орж байгаа шүү дээ. Тэнд ч зүгээр бас үнэхээр гоё ойлт гоё ёндоо таарсан байхгүй. Гэтэ энэ бол ёндоо байхгүй юм. Уучлаарай энэ ёндоо байхгүй. Энэ сайн багийн шинж биш байхгүй. За би яг наадах гэсэн. Шарвцтай багийг бол бид яг дуртай яадаг бол NBA-гийн одоо хамгийн их одоо сентэй багууд нэг. За түүхэн багууд нэг. За тэгээд яг би яагаад энэ багийг ярмаар байгаа вэ гэхээр нэр сум ялд ирсэн байгаа дээр ярмаар. Хоёул хамт байсан тэнд. Чи тэр яг хамт байхад Америкт байж хад сая Lakers дүүл дараад очигдсан байсан. Тийм ээ? Дүүл дараад очигдсан дараа за ер нь багийн талаараа ер нь энэ багийн талаар ер нь өстой хоёул ярьжсэн шүү дээ. Багийн талаар бүр нэлээ ярих хэрэгтэй гэсэн чинь дараадаа 5 очиж шүү дээ. Lakers. Тэр тусмаа Denver ингээд овертайм очтой. Тэгэхээр яг Lakers яг юу яриач гэж байна. Одоо сул тал чиний одоо болон давуу талуудыг яриад байна. За яг энэ тоглолтын тухайд яриа бид үзээ. Denver Nuggets энэ тоглолтын дээр нэг хөл дөрөд онцч тоглосон байхгүй. Нэг хөл нь Йокич. Нөгөө хөл нь Жамал Мөрэй байдаг байхгүй. Жамал Мөрэй
тоглоулаагүй шалтгаан Lakers-ийн хамгаалт сайн ажилласан. Lakers товтлогоон дээр энэ удирлынхаа хамгийн өөгүй алдаагүй тоглолтыг хийсэн байхгүй. Smart хэд он авс 21 он авсан бурхан минь. Дахиж хизээч энэ насндаа 21 он авах юм уу? Тэ? Лука Ривс хоёр хоёулаа 30 LeBron James шүү дээ. Жижигрээд тоглолт дуусны дараа хэлсэн байл шүү дээ. LeBron би чиний тоглолтыг 23 жил дээрэс нь ахлах сургуулийн чинь 3 жилдээ нийлүүлээ. Би 26 жил чиний тоглолтыг үзэж байгаа. Би бөмбөгний араас ингэж унж байгаа гэж анх удаа харж байна. Денис Родман шиг л онсон да тий бөмбөгний араас бүтэн биеэрээ. LeBron дахиж ингэж унахгүй байхгүй. Гүгөө. LeBron яг үндэ энэ дэр би бүр энэ тоглолтод хэнийг ч хүмжлэхгүй Lakers-ээс. Яг энэ тоглолтын тухайд бүгд амиа тавьсан. Бүгд хожих ёстой тоглолт гэж орж ирсэн. Бүгд сайн ажилласан. Бүгд өстой ингээд амь тавьсан. Гэхдээ ингэж өөгүй тоглож иж Жамал Мурray ийм муу тоглож байхад дээр хожиж байгаа юм. Овертайм тий. Тий. Жамал Мурray санийхаас нэг 20% дээр тоглоход тоглолт альтернатив дууссан баг. 10 он авахад. Би хэлээд тоглолтын үед бол амар гоё entertainment амар гоё. Гэхдээ Lakers-ийн чадамжийг шавхаад энэ хүрнэ гэдгийг харуулж байгаа юм. Би энэ дээр бол Redick-ийн хөлбөрүүдийг магтмаар байна. Redick-ийн хамгаалтыг магтмаар байна. Яг энэ хамгаалтаараа сүүлийн 4-5 тоглолтод хожиж байна. Тэгээд дахиад хэдэн тоглолтод хожих юм мэдэхгүй. Плей-оффд яг нэг хамгаалтаар анаар хэлдэ. Яг плей-оффын тоглолтод нэг хамгаалтаар 2 тоглолтыг авах гэж зөө. 4 тоглолт ярихгүй шүү. 2 тоглолтод дараалж хожих хэцүү. 2 байтугай плей-оффын тоглолтод нэг хамгаалтаар 4 үе хожих хэцүү тий. Зүгээр миний Lakers энэ үлрэл плей-оффт ч юм уу амжилт үзүүлэхгүй гэдэг байгаа юм биш ээ. Амжилт үзүүлэх боломжтой. Гэхдээ статистик харах юм бол талбай дээр хамгийн ашигтай тоглосон тоглолт Marcus Smart байгаа. Нэмэх 15 үзүүлэлттэй 21 оноо. Тэгэхээр Lakers-ийн тоглогчдыг одоо юу гэдэг нь Austin Reeves, Luka Doncic, LeBron James-с гадна бусад тоглогчдын үүрэг оролцоо ролыг яг энэ Marcus Smart-ыг тоглосон шиг тоглолт тэр олон байх вэ? Тэр олон байлгаж чадах вэ? Олон байхгүй шүү дээ. Гэдэг асуулт байгаад байгаа байхгүй юу? Жишээ нь яаж одоо юу гэдэг нь төвийнхөө тоглогчийг илүү үр дүнтэй байлгах юм те одоо LeBron-ыг сэлгэж байгаа тоглогч, Luka Doncic-ыг сэлгэж байгаа тоглогч нар яаж үр дүнтэй тоглолт үзүүлэх юм гэдэг энэ багийн тоглолт, энэ багийн хамгаалалт гэсэн багийн балансыг хэрвээ бид нар зөв байлгаж чадах юм бол Lakers амжилт үзүүлэх боломжтой. За Lakers-ийн тоглолтын төлөвлөгөө бол мэдээж Marcus биш Жамал Муррайг жоохон барьчи, хүмүүнээс хол байлгах чи те гэн шийдвэр гаргалтууд эдгээр дээр ингээ яагаад ингээ төлөвлөгөө юмнууд ингээ явсан бохгүй. Айлаа тоглолт баг нь амар ач холбогдол өгсөн тоглолт болсон. Гэхдээ чиний асуултанд харин Marcus Smart Prime үедэр ч 21 оног байн авч байгаагүй шүү дээ. Харин Prime үедэр шидэлтэн бод түнш тэгээр ярих чинь. За бүгд усууд эксэлээр ярилцсан. Гэхдээ би энэ хаад тулгаад хоёроос асуу шүү. Окей. Эсэдийг орчоод дараа нь яг буцаад тийш гарыг. LeBron James-ийн 100 Lakers орхон тэгээд за Cavs дээр очих бол магадгүй өндөр байх мэдээж тийм ээ. Өөрийнхөө яг юм өндөр байгаа мó тэгээд яг гэхдээ энэ хоёр дахь баг нэг сонир мэдээлэл ярина тий. Warriors л очих юм шүү. Энэ тал дээр ер нь зүгээр ямар хөө юм бэ? Ер нь Америкийн үйл мэдээлэлд үе гаргаж ирж байгаа сэтгэлтэй. Тийм одоо нэг LeBron-ыг авахыг угаасаа Warriors сүүлийн 2 жил хамгийн ихээр оролдож байгаа баг. Сая энэ жил жигсэн оролцсон. Яг гэх юм бол эн чинь нөгөө Last Dance-ийг хэлэх гээд нь шүү дээ, Stephen хоёрын. Тэгэнгүүт тийш өмнө нь баг болж байгаагүй юм болох гээд байгаа юм шүү. Тийм, тэгээд нөгөө тэгүр эн чинь маш их мөнгө шүү дээ. Тий. Тэгээд нөгөө LeBron-ийн үдэлтийн үйлрэл байх уугүй юу те. Тэгээд Stephen хоёр хамтдаа сайн нөгөө Олимпик багт яаж гоё гар нийлээ тоглолцлоо те. Тэр бүх юм ингээд Warriors-ийн зүгээс хүсэж байгаа юм шиг. Би энийг бол гарч байгаа мэдээлэлээр харахад LeBron бол энийг хүсэхгүй байгаа. LeBron бол яг одоо энэ 100 юу хүсэж байгааг бол яг үндэ мэдгүй. Тэгэхээр би зүгээр LeBron-ны орондоос юм бол мэдээж Lakers үлдэхийг хүснэ. Тэгэх юм бол Lakers энийг хүсэхгүй байгаа. Cleveland Cavaliers бол хүсэж байгаа гэж хэлээд байгаа боловч одоо бол энэ баг Donovan Mitchell-ийн баг гэж нэг хоёр үзүүртэй зүг шиг юм яриад байгаа. Тэгэхээр LeBron-ы энэ зууны чөлөөтэй шийдвэр маш сонирхолтой л байна. Гэтэ би бол Warriors очих юм бол эр хүлэрлийн бэ. Жинхэнэ гоё. Үнэхээр үзэн штэ үлэрлээ. Нэр шүү. Яг би бол тэгж бодож байна. Ер нь бол тэгээд төрсөн нутагта очоод зодод тайлах
магадлал нь хамгийн өндөр байх гэж би хараад Тийм тийм. Кливлэндээ очсон гоё шүү дээ. Кливлэндийн Нэр үндийн хувьд бол тийм л те. Стеф дээр очиж гин гэдэг нэр нэг тийм юм зүүж яхаар Мичл дээр очлоо гэж ярихгүй л те. Зүгээр гэртээ очлоо л гэж очлоо гэж шүү дээ. Тийм хамаагүй байлаа. Мичлэр очлоо гэж бол ярихгүй байх тийм. Зүгээр гэртээ Леброн гэртээ очлоо л гэж ярьж шүү дээ. За яг түрүүнийх дээр ярив. Одоо тэгтээ да. Сая нөгөө яг одоо ингээд саний тоглолтыг харж байгаа Леброн ингээд шууд багийн 3 дахь позиционд бүр ингээд өөрөө хүлэн зөвшөөрөө очсон байгаа шүү дээ. Тийм гоё л шүү дээ. Тийм. Тэрэндээ чи ингээд тим ч учраас хамгаалтан дээр илүү их хүч хайж болж байгаа бөмбөг нөгөө баг эзэмшиж байгаа болохоор одоо тэнгууд яг тэр нөхцөл байдал дээр Леброн Кливлэнд ирэх жил очих юм бол 42 настай очихдоо Джеймс Харден, Доноvan Мичл хоёрын дараа багийн 3 дахь болж очих واخхой. Тийм тэр нь тэгэх баг. Тоглолтын агуулгаараа Леброн Джеймсийн талаар яриад байгаа шүү дээ. Тийм. Гэтэ тоглолтын агуулгаараа л тийм юм шүү. Гэтэ хүлээж авах байдал юм уу тэр юм Леброны ямар ч багт очсон номер 1 очихгүй үстэй. Өө яг номер 1 тоглооны сонголт энэ төр болохгүй шүү. Гэтэ тэр шин багийн ахлагч болчих шүү дээ. Хувцсалах өрөөндөө багийн ахлагчаа гэдэг. Тэгээд талбай дээр гарын тавдаа гарч тоглолдог үүрэг ролтой. Гэтэ яг 3 дахь альч багт очсон багийн ахлагч болж чадсан шүү. Үгүй шүү дээ. Golden State Warriors гэх юм уу Стефен Кори ахлагч байдаг шүү дээ. Наа чин чиний л бодол. Йоо. Өө лидер гэж хэлээгүй шүү дээ. Ахлагч гэ арай өөр юм утгаар хэлээд байгаа шүү дээ. Лидер гэж биш. За. Тайлбар нь ботсон Стефэлтэй. Golden State Warriors болох уучлаарай. Тэгээ өөр багт Warriors тэгээд яг хувцсалах өрөөнд юм ярьдаг нь Стеф юм уу, Грин юм уу? Грин л дээ. Тэгээ би тэр Гриний оронд л гэж яриад байгаа байхгүй баажрахаа. За. Юу, түрүүн яг нөгөө яг ялтын нөгөө ихэнх анар ярьжсэн яг нөгөө яг Лекерсэн талдаа тулгаас суулж байгаа шүү. Юу гэжсэн л. Тэрний түнд юу ярьлаа? Лекерс үү? Лекерс төрүүлэхгүй шүү дээ. Юу гэсэн төрүүлэхгүй гэсэн юм уу? Юу төрүүлэхгүй яриаг үгүй хин чирээгүй шүү. Юу гэсэн юм би амьдраас марцчихэж. Амжилтын талаар л асууж. Амжилт энэ жилийн одоо юугаар одоо түрүүн ялт ярьлаа. Яг тэр асуулт таарсан хариулт өгч байгаа шүү төрүүлэхгүй шүү. Амжилт үзүүлэхгүй шүү. Шууд тэгээд амжилт үзүүлэхгүй. Ийм баг яаж үзлээ? Баг дотроо хүртэл ингээд сэтгэл дундуур болоод эхэлсэн тийм. Үжээ зуныг хүлээгээд тэр нэг хэсгүүд зөндөө юм явсан шүү дээ. Тэр нөгөө хоорондоо ч ярихгүй ингээд тал тал шиг хараа суудсан юм зөндөө боллоо шүү дээ. Тэр төлөв мэдээллүүдийг чи илүү ойрхон байгаа. Одоо нөгөө нэг ингээд яг ялаад эхлэхээр бүх юм сайхан болоод байгаа юм шиг тийм. Яг ялаад эхлэхээр шууд нэг юм болоод байгаа шиг болол. Одоо мохоогоор хэлээ зүгээр хараа ингээд хүн л юм чинь сая Minnesota Timberwolves тоглолт дуусны дараа Крис Финч тасгалжуулагч хэлж байгаа. Лебронго тоглосон чинь энэ Остин Ривз лого хөрч амар аюултай юм биш үү гэж хэлсэн байхгүй. Эсрэг байхын тасгалж байна. Эсрэг байхын тасгалжуулагч. Хүмүүс тэгэж үнэлээд эхэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ чинь Леброн сайхан санагдахгүй үстэй. Тэнгүүд дээрэс нь биеийн хилэмжийг хардаа. Биеийн хилэмж, биеийн хил гэдэг юм чинь бүх юмыг нууж чаддаггүй юм байхгүй юу? Бүх олон улсын хэмжээний уулзалтууд тэр одоо хоёр ерөнхийлөгчийн гар барихад биеийн хилэмжтэй нүүрний одоо нэг гаргаж байгаа царайд Локер Остин Ривз хоёр Лебронго тоглохоор яаж юм? Хэвээ би нэгэ баг мүнсэх нь холгүй ингээл ноцолдоол зодолдоол нэг хоёр ингээд нэг юм нохоо ингээд нэг юм би нэг хазаал ингээд тоглоо шоглоод Леброн өрөнгөө тэр хоёр жоо нараа юм ихгүй. Локер Остин Ривз хоёр хүүтэн ч цаахгүй байхгүй. Лебронитой. Тийм. Бронитой нэг үе байхгүй. Тэгтэл одоо ингээд тэнэ ингээд одоо жишээ нь үеийнхэн нэг юутэй байжсэн чи баажи орж ирэл манай үеийнхэн гуруулаа гэдэг нэг тим яриад л гэсэн үг байхгүй. Тэгэхээр чин уусаа ингээд би хилэмжээс нь харахад тэр хоёр Лебронго байхдаа ингээд амар инеж байгаа. Лебронтой байхаар респекттэй байгаа. Гэхдээ хоорондоо байсан ч байхгүй. Тэр чинь нөгөө нэг яриа нийлэхээс ахуулаад асуудалтай л да тийм үе мултарсан хүн чинь жокийг ойлгохгүйгээс ахуулаад ер нь ойлгох харилцаанаас ахуулаад Леброн бол ойлгоно ойлгож л байгаа. Чахига жокийг ойлгодог үстэй тийм. Ганцаараа мөрөд ганцаараа инэ гэдэлсэн шүү дээ. Хоёулаа бааж яхтай нэг баг байна гэж бодохоор хэцүү шүү. Та нар тэгвэл айгүй худлаа инээд юм те. За тий зүгээр баг өгсөн хүмүүс чинь өөрийнхөө талаар яриад тийм. За тэний Лекерсэн дээр. Лекерсэн чиний бодол. Би зөвөр ингээ цаасан дээр ингээ харахаар айгүй нэрсүүлэхгүй тий. Сайн тоглож болохоор ч юм шиг нэг тиймэрхүү нэрс байгаад байна шүү. Тэгвэл Marcus Smart банк ингэж тоглох уу, юу ачмаар яаж тоглох уу гэдэг. Уг нь бол тэр баг товтлогоо үүсгээд тэндээсээ өөрсөндөө одоо юу гэдэг анхаарлыг татаад гаргаж өгөх зөндөө мундаг тийм тоглогч нар байгаад байна. Тэгээд бусад тоглогч нар сайн тоглож чадах юм бол амжилт үзүүлэх магадлал байгаа гэдэгтээ би бол анартай санал нэг байна. Гол нь тэгэж үнэхээр тоглож чадах уу?
тийм нөхцөл байдал бүрдэх үү гэдэг нь. Смарт гэсэн. Одоо зүгээр би амар энгийн юм хэлчихөө. Legacy хамгаалт 21 дөрөөр төчиж байгаа шүү дээ. Юу яриад ам тийм үстэй. 21 дөрөөр төчиж байгаа баг гэхдээ ер нь дээшлсэн шүү дээ. 29 төссөн л дээ. Биш ээ. Дээшлсэн. Жолоо юм шиг. Яг нөгөө сая сүүлийн энэ нэг 5 доо. хожиж байгаа тоглолтын хамгаалтаар бол 100 дээр байж хамгаалт дээшлсэн тий. Маш өндөр байхгүй. Ньюк Никсийг 100 баг 20 он авдаг багийг 87 он авах боллоо тийм. Бүр ингээ хамгаалт нь супер болоо. Энэ юу гэхээр Леброн тоглоагүй хугацаанд байхгүй. А Леброн орж ирээд Леброны би 41-т үнээс байж бол хамгийн сайн хамгаалтыг саяны тоглолтод харсан байхгүй. Тэр бөмбөгний талаа унжийн. Тэр бөмбөгний талаа унааг бол Лексаа очихгүйсэн шүү. Леброн тэгж унааг бол Маркус Смарт гэж бөмбөг тасалж авч тийм зүйл. Одоо тийм амар ойрхон тоглолтод бол нэг позишн болгоно нь үнэтэй байсан. Тийм. Тэгэхээр 41 настай хүнээс юу хүсэж байгаа юм бэ гэдэг нэрээ 41 настай хүнээс өдөр болго ийм хамгаалт авах угаасаа боломжгүй байхгүй. Тийм. Боломжгүй боловч. 7 зурлын 7 тоглолтод ийм авах боломжгүй. Тэр Жэжэр эдэгч мэдж байгаа, Лукач мэдж байгаа. Лука бүр өөрөө сайн мэдж байгаа шүү. Леброн яа 20 настай хүүхдээ яа 41 настай хүн бүтэн тоглолтын турш дагаадгүй гэх юм бэ тийм шүү. Боломж. Тэр ихтэй манайхаа ойлгодгүй те ер нь бол яг нэг үргэлжил нэг 20 дээр нь сайн ойлгож байгаа. Тэгээд дагаа гүйж байгаараа. Би бол таад бол ер нь түрүүний юм чи би бас хариу бодсон байгаа. Юг нь түрүүн нэг юм хэлчих. NBA ток бол хүмүүс бас боловсрол оролцдог байхгүй. Тэгсэн юм чи 90 онд хүмүүс баг скилгүй нэ чи 90 онд яг одоо өнөөдөр гэртээ очиад тулгаад хэлчихье. Махмуд Абдул Рауф гэдээ тоглож байгаа. Дэнү байснаас тэр тоглогчийн скилийг өнөөдөр ч хайд тийм тэр ямар байсан. Тэр Дэнүс байсан юм шүү дээ. Хинч бүр хамгаалж боломжгүй тийм тоглож байсан шүү дээ. Гэхдээ мэднэ. Бүгдийн хайлайт. Би зөвхөн нэгийг л нэрлэлээ. Цаашаа өөрөө бодлоо. Зүгээр гид санаанд нь орж ирсэн. Та чинь юу ярьж байгаа юм бэ? Бэни Грант хэлдэг үү? Би цаашаа тэр доо юу ямар Бэнид бол дуртай шүү. Юу яриад байгаа юм амар. За одоо энэ баг бол миний яг энэ жилийн хамгийн ойлгомжгүй баг бол надад яг энэ улаан хуцтай байгаа шүү. Улаан хуцтай наа. Улаан хуцтай наа. Хьюстон Рокетс. Бүр хар хуцтай. Улаан ерөнхийдөө улаан хуцтай баг шүү дээ. Бүр ёстой учраас бүр олыг л чадахгүй. За бүр нэг оноо авах гэж ямар хэцүү оноо мөн авд юм бэ ёо. Тэр 2 оноо авах гэж бүр маха цайч. Энэ орчны тоглолт те. Саяны тоглолт уу? Энэ юу зүгээр за та нар яг миний сэдвээр үргэлжлүүл яриа би хэлчихээр. За. Уул нь нөгөө оноо авахгүй нэгэд авдаг авчих гэж кэдэг авчихсан зүг. Зүг те. За тэгсэн чинь тэр оноо авдаг нөгөө авахгүй байдал нь ерөөсөө алга болсонгүй яг хэмрэл байгаад байгаа байхгүй. Бүх цагийн хамгийн одоо шилдэг оноо авчиг одоо багтаа авсан ба шүү дээ баг тийм ээ. Тэгээд тэр юу нь өөрчлөгдсөн ба шүү дээ Монгол. Houston Rockets баг өнгөрсөн жил 2 дугаар байранд байсан баг шүү дээ. Юугаараа? Үстэй. Тийм. Тэгээ бодлоо одоо хэдгээр өрөнд явж байна. Одоо юм бохгүй. Өнгөрсөн жилийн Houston Rockets энэ жилийн Houston Rockets-ийн нэгийг анараа сонгоотхойг бол өнгөрсөн жилийн Houston Rockets-ийг Durant-гүйгээр сонгох гээд байгаа байхгүй. Яагаад? Яагаад тэгвэл одоо 2 дугаар өрөнд баг явж исэн баг энэ жил хэдгээр өрөнд явж байна. Өнгөрсөн жил Durant-ийн байсан Phoenix Suns ямар байсан гэдэг юм ярих гээд байгаа байхгүй юу? Харин би наадах яг нэг чамаар хэлүүлэх гээд яагаад гэж асуув. Durant ер нь токсик байгаад байна уу? Би бол тэрэнд эргэлцэхгүй. Атсан баг болгоно унаад байна те. Гэхдээ оноо авах юм яагаад болох юм бол би энэ Durant-д оноогоо хаваалгах шүү дээ. Durant авдаг л авдаг. 27 8 он хаваалгах шүү дээ. Бус нэр авахгүй л та. Бус нь түрүү жилийн авснаас хамаагүй бүр багасчаад байна та. Багийн тоглолт бөмбөг шилжил энэ бүх юм чинь удаашраад тийм байхгүй. Энэ баг ер нь л нэг 80 дон авдаг. Нэг одоо Евролигийн багийн багийг оноо авдаг баг болчиход шүү дээ. Дандаа айсо тоглож байгаа юм чинь нэг эсрэг нэг. Яа энэ ямар амар дамжуулт вэ? Мистер Зайны дамжуулт. За өчтөрийн юм хийх гэж оролдож тэ үг нь. Тийм ээ. Яа. Энд дээр бол нөгөө бохин хүн бас байрлал зөв авцсан байна шүү дээ. Яач шаардлахгүй баг л таа. Сайхан ажигдсан байна. Мэн Томпсон нөгөө холбон тоглогч биш ээ. Тийм. Тэр зөө нөгөө талаар би энэ нэг юм миний л өнцөг шүү. Ийм багт айгу хортой тоглогч нар байдаг хгүй юу. Энэ одоо Durant-ийн асуудал шүү. Амар гоноо аваад байдаг. Тэгээд зөрөөд алтаад байдаг. Миний харж байгаагаар бол Phoenix Suns-ийн уучлаарай Houston Rockets багийн асуудал нь нэгдүгээр Durant-ыг дахин батлах гэдэг байна. Хоёрдугаар энэ уусаа асуудал нь Fred VanVleet гимтсэндээ холбоотой холбогч байхгүй, найруулагч байхгүй. Тэний хаан тоглох гэдгийг мэдэхгүй болсон. Тэгээд Rich Hibbert гэдэг тоглогчийг гаргаж ирээд тоглуулад байгаа шүү дээ. Яг энэ залууг байхаар Houston Rockets оноо авч байгаа юм шиг харагдаад байгаа боловч амар амархан оноо алдаад байгаа байхгүй. Нөгөө өнгөрсөн жилийн Houston Rockets-ийн хамгаалалт байхгүй болчихсон. Тэгэхээр
миний харж байгаагаар KD-ний асуудал нь нөгөөх нь энэ Richie Shepard гэдэг асуудал байна. Houston Rockets өнгөрсөн жилээс илүү муу болгож байгаа шалтгаан. Би Fred VanVleet ирчих юм бол энэ байдал аль нь шууд засагч байгаа гэж хараад байна шүү дээ. Гэхдээ VanVleet-ийг бид нар одоо хэдэн он тоглож үзэх хэрэгтэй бодож одоо 60 хэдэн тоглож үзэж байна. Гэхдээ ирэх нүг уу юу вэ? Энэ жил одоо 90 гэж ярьжсэн шүү дээ. 90 ч гэсэн юм шүү. 90 гэж ярьжсэн энэ тоглож байгаа. Орондоор дөрөвдүгээр байрт. Винс Картер. За ийм үзэлт байна. Гайхамшигтай үзэлт байна. Хоёрын шийдэлд орсон юм тийм. Энэ яг нөгөө баазар нь толд шийдсэн биш. Баазар юм уу те? Баазар. Яг цаг дуусаад. Тийм. Би одоо ингэж бодоод байгаа. Гүх. Коби 34 баазар хийх шүү. А тэгвэл юу юм бэ? Тийм бах тийм. Клач мөчлөч. Клач гэж. Би одоо ингэж бодоо. Зүгээр ингээд одоо ингээд бид нар 41-т LeBron-ы хамгаалт гэж яриад байна. Одоо 36 оноос Durant-ийн хамгаалт гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс талбай дээр ямар үед байх хэрэгтэй юм гэхээр тоглолтын төгсгөл байх хэрэгтэй. Тэ дөрөвдүгээр үе. Тэгэхээр ер нь бол нэг эдгээр яг үр дүнтэй сайн тоглолт үзүүлэхэд бол талбай дээр нэг 20-с олон минут тоглох явчих юм болов гэж боддог. Тэгчиж илүү үр дүнтэй тоглох боломжтой. Тэрнээс удаан тоглохоор яалтчгүй одооний тоглолтын темп, хурд ямар юулээ тийм болохоор байн хамгаалалт гээд довтлогон дээр ямар их ачаал авч байгаа вэ тэгэхээр тэр ер нь нэг хүний бүтэн тоглолт хамгаалахын дээр нь авж байгаа ачаал асар өндөр байхгүй юу. Тэгэхээр тэр ачаалыг авах боломж байхгүй. Тэгэхээр зарим нэг юмыг өнгөрөөхөөс аргагүй байж байгаа байхгүй юу. Нөөж байгаа тийм өөрийгөө. Тэгэхээр яаж тоглолтын 4-р үе дээр илүү үр дүнтэй байх юм гэхээр одоо тоглолтын 2 3 1-р үе дээр цөөхөн минут тоглолцсон байх хэрэгтэй байна гэсэн нэг ийм л бодлого байхгүй. За тэгээд бас Houston Rockets-ийн удирдгуудад ч алдаа байгаа. Яагаад гэвэл одоо юу гэдэг нь цонх хаагдахаас өмнө холбон тоглогчийн асуудлыг шийдэг юм тий. Тэд нар Houston Rockets өнгөрсөн жил 101 алдаа хийсэн байхгүй юу? Тэр нь одоо энэ удирдлагынгаа тоглосонгүй нэг нөхрийг аяг өндөр цалин аваад сэлгэндээ суулгацсан шүү дээ. Ер нь амжилт үзүүлэх боломжтой баг санхүү дээр нэг л алдаа гаргахад тэр шууд амжилтыг хойшин татдаг. Memphis Grizzlies Chandler Parsons гэрээ өгөөл авраг авах боломжийн төлөө өрсөлдөх ёстой баг шууд унсан шүү дээ. Тэрэн шиг одоо энэ Dorian Finney-Smith гэдэг нөхрийг маш өндөр гэрээ өгөөл авчирсан чинь тэр нөхөр бүх боломжийг таглаад өөрөө ч тоглохгүйгаа суугаад. Тэгээ бүгдэнтэй парк бүгдэнд Jabari Smith бүгдэнтэй байралд автцсан. Хари 9-д анхнаас яах гэж авсан тийм. Дурантай байралд автцсан. Тэгээ ингэсэн гэж байгаа шүү дээ нөгөө Rob Pelinka шагаан гимтэлтэй шүү гэдэг хахад авцсан байгаа шүү дээ. Тэгээ бүтэн үлрэл шагаанаас олж тоглосон юм шүү. За бүгдэрийн сайн нөгөө Pelicans-ийн талаар нөгөө баг нь Pelicans байлаа шүү дээ. Үгүй жаах Houston тоглосон багч Pelicans байлаа шүү дээ. Тийм шүү дээ. Тийм болохоор Pelicans бол бодсон юм Zion Williams-ийн талаар. Zion цалингаа ямар ч байсан 60% нь авах оруулжээ. Дээр бол Giannis Zion тийм. Нөгөө сая Zion-ийн гэрээ чи нөгөө бусад гэрээнүүд зарай онцгой нөхцөл шүү дээ. Яг бол нөгөө гимтэлтдэг. Тэгээд дээрэс нь жингийн асуудалтай. Эрүүл мэндийн асуудал. Тийм учраас нөгөө тэдэн тоглолтод оролцоод эх жилийн цалин чинь тэдүү баталгаа чинь тэдэн тоглолтод оролцвол тэрний дараагийн чинь тэгнэ гэдэг гэрээний нөхцлүүдтэй. Энэ харин гэрээ нөхцөлөнд яг зад нарийн хвчлаад бичсэн байгаа. Тэгээд айгүй гоё гэрээ. Ер нь Zion ийм л гэрээ өгөхгүй бол өөр яаж гэрээ өгөхөвдөө тий. Итгэхэд хэцүү байдалд оролцсон байсан байгаа. Тэгээ эхний жилдээ бол өнгөрсөн үйлрэлд бүтэн авцсан. Баг тоглосон ч гэсэн. За тэгээд сүүлийн 3 үйлрэлийн гэрээн дээр нь яг энэ заалтууд нь орж ирсэн юм бэлээ. За жин 129 байгаа юм байна. 133-аас дээш гарвал цалин хасуул тийм. Тэгээд үйлрэлийн тэдэн 41 тоглолт 51 61 гэдэг ингээд тоглолтууд ороо явах юм бол өшөө бонус нэмээд яваад гэсээд юм. Тэгэхээр үйлрэлийн тал тоглолтод орж иж ямар ч цалинхаа 40%-ийг авах эрх нь нээлтэн. Тэгээд дахиад нэмэгдээд явах юм бол 20% гэсээд ингээд бүтэн цалин аав. Нэгэнт Zion гэсэн юм чинь анараас суу гэж бодож байна. Андраа 25 настай тоглогч юм дээр яриад байгаа тийм. Тэгээ яг үнэхээр яг бэртэл гимтэхгүй байх юм бол аюултай сайн тоглогч юм тийм. Нүн шиг үү. Тэгвэл энэ үйлрэл нэх анзаардахгүй байгаа ч гэсэн айгүй харьцангуй гимтэл холуур яваад байгаа шалтгаан тэр одоо энэ цалин дээр гарлаач 133-аас доош ингээ бариад байгаа юм байна. Тэгээд одоо яг Pelicans баг ер нь үйлрлийг маш муу эхлүүлсэн ч гэсэн одоо яг үндсэн бүрэлдэхүүн Dejounte Murray, Trey Murphy гэдэг ингээ бүндэ тоглоод эхлэхээр бас багуудад бас халгаатай багуудын нэг болцоод байна л да. Тэгэхээр яг энийгээ өргөжүүлээд явбал ихчил бас энэ баг тодорхой хэмжээний хүлээлт плей-оффын байрал руу явах боломж байна уу гэж харлаа шүү дээ. Магадгүй хоорнож шиг үү. Энэ нөгөө талбайн гадуурх зуршил гэдэг чинь ерөөсө тухайн хүний амжилтыг ямар хугацаанд барих уу гэдгийг ерөөсө шууд илтгэждэг. Тэгээд Zion Williams-ны ч угаасаа нөгөө эд хэмний дуршил ихтэй гэдэг шүү дээ.
Тэгээд идэх юмаа дугаасаа ингэж цэгнээгээд дугаасаа нөгөө Чарльз Баркли эфирээр зөвлөж ирсэн шүү дээ. Джеймс Харден ч юм бол яг одоо юу гэдэг нь Деннис Родманы орчин үеийн хөлбөр гэсэн шүү дээ. Тусгацаагүй шоуддаг тийм. Ганц бий болдог тийм. Банк ингээ клабод явж идэг. Тэгээ шоудад манд донгоснос. Гэхдээ Хард яг ингээ олон жил дотоод болгож алкогол хэрэглэдэг. Гэтэ шоудаа яваад тийм. Тэгэд алкогол хэрэглэдэг байсан бол энэ хүн ализын баларчгаар байгаа байхгүй. Тэгэхээр талбайн гадна яаж амьдарч ин тэр чин талбай дээр гарнаа гэдгийг л одоо утгаар нь харуулж байгаа бас нэг жишээ болж байна да. Тулгаа шин зайн дээр юу гэж 25 настай болж энэ тоглогчдын нэгтгэдэг юм цааш дээр. Итгэдэг үү шүү дээ. Юу ямар ч боломжгүй гэж боддог. Дижонте Мөрэ Зайн Уильямс хоёр хамтдаа бол тэр баг сүрэл шүү дээ. Нэр шүү. Тэр яг цэвэр гудамжны сагсан мөг явж байгаа шүү дээ чи бол. Тэний бас Спорсус явуулсан Попоч салж дараа нь хэлжсэн шүү дээ. Дижонте Мөрийг та өөрөө хөгжүүлэх гэсэн. Би зүгээр үнд хүргэсэн юм аа л гэсэн. Маш товч өгөө тодорхой харилсан шүү. Тийм ээ. Юун дээр? Сайн дээр. Юу ярих вэ? Ярихгүй. Лидер бол тухайн үед л Дерек Вайтаас илүү бахтан Дерек Вайтыг илүү зөвж авч үлдээ. Дараа жил нь Дерек Вайтыг бүр үнэтэй болцсон шүү. Гэтэ бид нар бол NBA-д орж ирэхэд нь одоо энэ ирээдүйн одоо баг хамгийн супер од болсон. Чи эдрийг ил яриа. Тий. Тэр зүгээр гоё хайлайт тоглож байгаа. Гэхдээ 7 сая долларын Nike-тэй гэрээгээ байр нөгөө орж ирэхээс өмнө нэмэгт байгууллаа гэдэг. Тийм тоглогчид яриад байгаа. Гэхдээ өмнөх хайлайтыг харъя л да. Өөрөөсөө намхан турхаа хүүхдүүд донд амар болоод төрсөн нэг амар хүүхдтэй хоол идэг тийм л бичлэг байсан шүү дээ. Одоо чи харалт эдрэгийн бүх цагийн түүхэнд хамгийн агуу болж болохоос тоглогч нь одоо ингэ явж гин. Эдрэгийн ханхуу нь одоо хаана явж гин. Баларцсан явж байгаа үстэй. Яаж үддэг гэртээ гэж хэлээ. Загсанд яваад байж байгаа шүү. Тийм загсанд яваад байж байгаа. Хэрвээ зүгээр юугаар бол эдрийн ахын гарааны 5-ыг та бод. Юу ямар фэрэл үү? Йоги фэрэл, Бен Симмонс, Зайон Уильямс. За тэний хоёр нөхөр байгаалах тэгээд. Гарааны 5. Йоги фэрэл. Йоги фэрэл ч бүр амар чухал тоглогч болж байна. Чайлз тоглогч. Харин тий. Энэ эдрийн нэр гэсэн нөгөө хүн ин харж шинжих мэжтэй гэсэн нэр. Ноо юм аа. Тэгээд нэг тоглогч чи Мексик гэж өөдөөстэй. Гоё юм шиг манай эдрээ. За хэсгэрмэн дараа бүгд иргээ уулзсан. Энэ бэ тухтай хамтаар залуусаа. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Саксан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй хийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Models. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Энэ 83 он авчлаа шүү дээ. Плей офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикэмэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи аппаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хинда бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event гэвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Нэг сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 авчиж гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Аль биесны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event гэвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Энбэ тогтоо бүх хүмүүстээ баярлалаа. Та бүхэнд үлэлтийн 22 дугаар хүрж байгаа. За тэгээд мэдээж хэрэг Энбэ Токийн Platinum Event гэвч үндэсний дээдлийн аль биесны яв Токиогод тоглолтын хувьд статистик зөвхөн Токиогоос та бүхэн хараарай гэдгийг хэлмээр байна. За мөн нэвтрүүлгийн Platinum Event гэвч Powerade Sportus цоошин өнгөтгтэйгээр ус иргэн ирсэн байгаа. За тэгээд нэвтрүүлгийн Platinum Event гэвч PC Mall, Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль биесны ихтэй урьдчилгаагаар лизингээр зөвхөн PC Mall-оос электрон бараа нэгтлгээс та бүхэн худалдаа авах гэдгийг хэлмээр байна. Тэгээд мэдээж хэрэг Singur байгаа. Тэгээд Ультра зөөдөн шараарыг хамгийн сөнгөр тийм ээ. Нөгөөдхийг хэлээч тээ. Ямар хүмүүс зориулсан юм. Наата хайлт хамаагүй барьж болохгүй зөвхөн кул залууч зөвхөн кул хүмүүс шүү. Тэгээ манайхнаас ерөөс тэнэд зориулсан аа чаа. Чи яаж кул байхгүй шүү. Гайхаад юу ярьж байгаа. За одоо нэг багийг бүр энэ жилийн хамгийн дорн тусад хамгийн сонирхолтой болгож байгаа нэг багийг тоглолтыг үзтгөө. Hornets шүү дээ. Юу ярьж байгаа юм. Үнэхээр гоё байгаа шүү дээ. Бараг бүх тоглолтын үзмээс санагдаж байгаа. Гэхдээ энэ хэдэн жил гарч иж байгаа гэрэл хийгээ бай тээ энэ багийг. Өлрөл хэлэхэд нөгөө нэг 30 өдрийн нэвтрүүлэг гардаг шүү дээ. Дугаар дээр би нөгөө Hornets-ийн үлрэл плей-оффт орчих واخа. Тэгээд Boston Celtics-ээс илүү хожил авнаа гэж хэлээд Boston фэнүүдэд алуулж ирсэн. За. Тэг яг Hornets маань хүлээлтэнд хүрсэн чинь Boston бүр хүлээлтийг авчлаа гэдэг. Гэхдээ Hornets төрхөө ярих юм байна. Үнэхээр энэ баг бол нөгөө бидний нөгөө ярьдаг нөгөө драфтаас баг боссон багууд л одоо ингээд амжилт үзүүлдэг бид ярьдаг шүү дээ. Яг тэрний юу те? Драфтын 3, драфтын 2, драфтын 4 3 жил дараас 4 жил дараас драфтын 4 хоолой драфт. Драфт. Тэгээд тэрний 4 жил дараалтчаад байгаа шүү дээ. Kobe White. Энэ баг сая солилцооны цонхоор бас сэлгээгээ зузааруулж байгаа шүү тий. Ганц л асуудал зүгээр нэг жижиг багтны асуудал байдаг тий. Гэхдээ энэ чинь бид нар сүүлд ярьсан шүү дээ чинь шалгууч сүүлийн үед нөгөө финанс юугаар маш тэгүр явж байгаа юм байна. Маш урдан бас өсч байгаа томтод нэрт орсон юм шалгаад. Тий. Маш урдан бүр банкны юунуудын бүр юуны төв нь хоёр томтод шалгаад. Зээл томорч байгаа. Зээл маш томорч байгаа юутай болж байгаа юм. Тэгээд ийшээ тэгээд угаас аксамгийн юутай хот штэ. Тий штэ. Норд Каролайна соёлтоо. Тэгсэн чинь хамбал би энэ баг нөгөө яг энэ гэрээгээр энэ тоглогчдын удаа хэр удаан зүгээр энэ багтаа нөгөө санхүүгийн юугаар хэр удаан барих уу гэдэг л зүгээр сонирхтой санагдаж чинь тий. Тэгээд ийм жижиг багууд ихтэй тоглогчдод тэгэл явуулчихдаг штэ. Сонирхсан Knepl Brandon Miller хоёрыг бол алдаж болохгүй. Bridges бол орлуулж болох тоглогч санагдав. Тийм, Bridges угаасаа хамаагүй. Ламелог яг уу? Ламелог мэдхгүй. Ламелог жоохон ахаа харахгүй бол бас. Ламелог ч өөрөө энэ багийг газрын зураг дээр байлгаж байгаа хүн шүү дээ. 11 сард яг энэ Charlotte Hornets Indiana Pacers хоёрыг Indiana-гийн төлбөрөөр амдаар очиж үзсэн шүү дээ. Тинчээ плей-оффын амар тоглолт амдаар үзэж би зөвөр драфтын төлөө явж байгаа хоёр багийг зөвөр заал авалт үзсэн шүү дээ. Чин Charlotte ч хожигдоод яваадсан. Тэгэхээр Brandon Miller тоглолтгүй байсан. Тэгээд энэ богино хугацаанд юу өөртөгч вэ гэдгийг бид нэр ярих хэрэгтэй гэж бодож байгаа байхгүй.
хамгийн гол нь Ламела бол энэ багийн гол тоглогч нь биш болж байгаа. Тийм, Ламела бол гол тоглогч нь байхаа болсон дээр хамгийн ихний зүг болох юм. Үүрэг роллнууд нь тараад бүгдээрээ яг хийх ёстой юмнуудаа хийгээд тэгээд ер нь бол энэ баг одоо юу гэдэг нь Ламела болын баг гэхээс илүү Брэндон Миллерийн баг болчихвол гэж ярьж байна. Тийм. Тэр бол бат. Тийм учраас Ламела болыг солимоли гэдэг яриа бас санал цугалцаад байгаа шүү дээ. Тэгэхээр Con Knepl гэдэг тоглогчийг би NBA-гийн фэнтези дээр драфт авсан байхгүй. Тэгээд хоёр тоглолт муу тоглох нь хайцсан байхгүй. Тэгсэн байдаг юм. Алсын хараа. Тийм. Эдгээр хажууд утаан бахаар тийм болж байгаа шүү дээ. Гэхдээ гоо хоёр тоглолт бүр ингээ бөмбөгдөж хүрэхгүй байсан байхгүй. Тэгэхээр за энэ хүүхэд чинь тоглохгүй юм байна гээ хайцсан чинь зөвхөр дөрөв дэх тоглолтоос эхлээ хядаад эхэлдэг байхгүй. Тэгээд Шарлотын тоглолтыг үзэхээс дургу урж байгаа байхгүй. Үзэх болгонд харамсаад байгаа юм чи. Тэгээд ийм нөгөө цэвэр шидэгч ороод ирэхээр тэгээд Брэндон Миллер гэдэг тоглолт Мосо Шарлот Хорнетс багийн энэ үлээлийг нэг айхтай статистик байгаа шүү дээ. Гарын 5 хамтаа тоглосон нөхцөлд бараг 70-80% ялаад байгаа. Тэгсэн. Энд чи юуг хараад нэхэр тэр 5 тоглож одоо ингээд ив зүүн нийцэлтэд тэр дунд нэг шидэгч цэвэр шидэгч ороод ирэхээр илүү аюултай баг болчиход байна шүү дээ. Одоо яаж ялагч болох вэ гэхээр одоо энэ дундаас суглана шүү дээ. За энийг явуулчвал бүр илүү сайн болно. Тэгээ би энэ суулгах гэдэг нэг хамгийн түрүүнд Ламела бол юм бол гэж байгаа. Бүрдэж харж байна үү? Bridges биш үү? Bridges-ийг бол би энэ багийн ерөөсө гол хүн гэж ерөөсө бодох ч байгаа. Үүргийн тоглогч Ламелыг явуулаад хин ирэх үү? Үгүй Ламелыг явуулаад Ламело шиг 3 шиддэг төсмөрлөөсөө илүү хамгаалдаг тоглогч энэ бид олдсон шүү дээ. Холбогч гэдэг. Холбогч тийм. Бүгч шүү дээ. Тийм олдсон шүү дээ. Тэгж Ямар бодож Брэндон Миллер, Con Knepl хоёр бол энэ багийн одоо хамгийн чухал тоглогч нар байна. Тийм. 1-2 дахь сонголт нь тийм. би юу наадтай чи жоохон санал. Үгүй нийлгүй болно шүү дээ. Холбон тоглогч. Би юу Ламелыг Хамгаалдаг шиг скиллийг олж авах бол бас NBA-д ч гэсэн тим бас их биш шүү. Хин. Ламело бол одоо скилл. Тэгвэл яагаад Шарлот Хорнет Ламела болыг явуулах вэ? Одоо тэр яриа намжцсан. Би тантай санал нэг байгаа. Яа тэгвэл Ламела болын асуудал ерөөсөө сагсан бөмбөгийнхаа уур чадвартай биш энэ дээр толгоонд бол байсан байгаа байхгүй. Одоо тэр нь одоо баг хожоод ахаар Ламела бол ингэж хождсон юм биш гэдгийг анх удаага л хожиж үзэж байгаа байхгүй юу? Одоо хай скуулийн левелээс хойшоо л гэсэн үг шүү дээ. Тэгээд Ламела бол энэ багт юуг авчирж өгч чадах вэ гэхээр тэр клач чөлөөт байдал. Тэр хараа одоо баг одоо оноо авахгүй байгаа үед тэр оноог явуулна тэрийг Брэндон Миллер энэ хоёр хийх байхгүй. Тэгээд Con Knepl-ийг яриад байна. Ганцхан цэвэр шидэгч биш байгаа юм аа. Тийм. Зүгээр Бүх амар тийм underrated playmaker тоглолтын тэр IQ жихэн системийн тоглогч. Тим юм нэг одоо яг цэвэр шидэгчлэр одоо JJ гэдэг ч юм уу Стив Нова гэдэр болчихж байгаа байхгүй. Тэдрээс илүү тоглолтод оролцдог тоглогч болчиход байгаа. Хоёр талд. Харин Клей юм шүү, эд үеийн. Клей ч гэсэн яг тэгдэг л өстэй. 4-5 Клей ч бол амар сайн хамгаалаад тэгээд сайн шиддэг. Тэгэхээр Клейс илүү байгаа. Клей картууд Одоо би өөрийнхөө нөгөө өнцгийг хамгаалъя заа. За та нар Шарлот Хорнетс багийн менежер заа. Тэнгүүд одоо энэ чинь ингээд Ламела бол ч Макс Грэтэд тоглож штэ. Тэгээд одоо Брэндон Миллер, Con Knepl дээр чинь бас авч эхлэн штэ. Тэгэхээр энэ үед хэнийг явуулах вэ? сонголт хийдэ. Хэнийг явуулах вэ? Тэр үед бол Ламела бол яв. Харин тий. Тэгээд заавал тим үед хүргэж явуулж яах юм? Их явуулж. Одоо байгаа дэр нь явуулах хэрэгтэй. Миний бодлоор ийм байхгүй. Энэ багаас хин явахыг хамгийн түрүүнд хүсэхгүй гэхлээр би баг Брэндон Миллерийг явахыг л хүсэх болох гэж байна. Явахыг хүсэх нь үү? Өөрөө өсвөл. Тэр бол өөрийнх нь асуу. Яг хоо Брэндон Миллерийг бол бид нар анх ярьжсэн шүү. NBA-д орж ирсэн зэрэг энэ стогой тоглож ороод ирж ярьжсэн. NBA-д бүр ярьжсэн. За одоо бид нэг харж байна. Тэр шүдөө шидэлт мэдлэлтийг баг хэдэн өвтэй хийж байна тий. Баг алдчихгүй юм. Дээрээс нь тэр 3-аас ямар гоё шидхийн, гоё орохын, тоглолтыг гоё уншихын. За Ламела бол би ингэж бодод угаасаа нөгөө гэр бүлийн хүмүүжл байна. Ламела бол. Тэг яагаад хэдүүлээ аавгагаад хинэггүй айгүй хинэггүй байхгүй. Тэр хинэггүй зан магадгүй заримдаа одоо ингэж хагдуулаад тэрээс түүл ирсэн баг. Тий, тэр хинэггүй занал хождуулт одоо ингэж тэрээс яг ингэж багийнхаа системдээ ороод үнэхээр ухаан байгаад жоох ингэ суучвал бол нийлээ хойгоо хол явах. Багасаа хит ход болцсон л доо. Тэр нь унжгаа машин жишин тий. Тэр гай болж байгаа хувцас швэс мэс нөгөө бусад свагаараа ингэ од болцсон. Угаасаа гэр бүлэрээ шоу хийсэн одоо алдартай хүмүүс шүү дээ. Тэгэхээр чинь эрэгтэй кардашаны эрэгтэй кардашаны шишин шиг байсан. Тэгэхээр чинь баажигийн хэлж байгаа тэр үнцэг үн тэгэл миний асуулт байхгүй юу? Яг энэ явуулах нь юм бэ? Хэдүүлээд гэхдээ яагаад би та байж асуулт бодчихъя. Би нэг юм асууж яах вэ? Яагаад тарах болоог багт нь тарах талаар яриад байгаа. Тарах тэр биш Knepl дахиад руки контракт 3 жил байна. Тэгэхээр энэ 3 жилд яагаад Детройт чиг амжилтлан дайрж үзэж болохгүй гэж. Ламел амар хөгшин хүн байгаа шүү. Болно шүү дээ.
болно л гэсэн шүү дээ. Итгээд байгаа нэг юм Чарльз Лигээ тасгалжуулагч таа байгаа байхгүй юу? Харин бирээсээ болохгүй гээгүй шүү дээ. Гэхдээ зүгээр яаж илүү дараагийн төвшөнд өрөхөө гэж ярьсан юм бэ? За тэгвэл цалингийн зис. За яаж. Хоёр тоглогч нь руки гэрээтэй хоёр тоглогч байна тийм үү? 3 ч тоглож. 3 тоглогч байна. За тий. Тэнгүүд цалингийн сангалтай байгаа гэж үзэж болно шүү дээ. Ламедагийн нэг тоглогчийн дээр максууд хамаагүй шүү дээ. Ламелагийн макс нь ч чаавас яг энэ за энэ шиг 50 сая шүрхгүй 40 сая. Тэгэхээр игчил зүгээр яг энэ дээр авахад нэг хоёр сайн удаж авчих боломж бүрэн байгаа л да. Цалингийн зисээр бол болно шүү дээ болохгүй юу? Болно байгаа. Тэгэхээр ингээ үзэх юм бол бас дорндод бас хөөрхөн Хоёр гэдэг сэлгээний хоёр рол тоглож байгаа. Эсвэл төвөө сайжруулж Тийм болно. нэг зүйл сайн тоглож. Эсвэл миний эхний ээлжинд Бриджсийг сайжруулах. Бриджсийг л хамгаалттай 4 номер болгоно. За одоо нэг асууц үе. Энэ жил яг энэ бүрэлдэхүүнээр энэ жил апсет дорндод апсет гаргаж плей форчууд апсет гаргах боломжтой. Шарлот энэ жил Детройттой тааруул гарна шүү дээ. Шарлот гэж очиод тааруулав. 8-1 гэв. Нэгээр гарсан 8 гарсан. Гэхдээ одоогийн материал плейнд орцсон явж байгаа. 34 очсон явж байгаа. Шарлот орноос Детройт бизнес 2 гарах юм бол Шарлот очиж билэг байхгүй. Бүрүү Детройтыг үү? Гүжичтэй ямар өвчтэй юм асуугаад тэрэнд нь хариулахаар өөдөөс дахиад асуугаад их юм. Гэхдээ би ч лиг нэг төвж байгаа багийг яриад шүү дээ. Харин билэг гайхгүй. Би гайхгүй ч болно үстэй. За тулгаа. Апсет гаргаж болох уу Шарлот? 10 хожоод нэг хожоод 9 хожоод нэг хожоод байгаа баг яриад байгаа шүү дээ. Гаргаж арай чадахгүй хаа. Апсет ямар ч дорнд ямар ч багтуу. Сэлгээ нь арай тутмаг санагдаад байна. Шарлот апсет хийхгүй. Дээдлэн 6 тоглолт харна ямар ч хөтөд харсан. За. Тэнэ. Детройт дээр юу? Гүг тий одоо 7-оор гарч болно. Кливленд гарч байж болох юм байна л да. Амар гоё өсөлт гэлээ. Тэгэхдээ маш үзүүлэлттэй Сайтын тоглолтууд. Тэгээ маш үзүүлэлттэй тоглолт. Гоё өсөлт гэлээ. Одоо шинэ дөрөн дээр гаргалгаа авах гал харагдаж байна. Детройт. За оны шилдэг хамгаалагчийн шагалд бүдэ яасан нөгөө юу хараад хөө. Вэмби. Энэ уурч шалгын урсгал өгч гэж юу? Скотти Оны Барнс шилдэг юуг харах юм Шилдэг сая. хамгаалагчийн одоо нэр дэвшиж байгаа одоо ойлголоо. энэ чинь Үгүй зүгээр юу харах юм л дээ. тэр явж байгаа. Үгүй энэ зүгээр яг юуг харах юм. Тэр явж байгаа. Тэргүүлэгч тийм ээ. Өрсөлдөө нэг нь орчих. Энэ ойлгомжтой л доо. Вэмби гэж юу? Ойлголоо хоо. Энэ дунд одоо Үүдий гэж. одоо хүртэл Гобер яваад байгаа байхгүй. Тэгэхээр Гоберийн хамгаалтын нэг юм статистик үзүүлэлт бол байгаа даа л гэсэн. Бага. Төв дараа зогсож явахад ямар ч хүний шидэлтийг өөртөө байгаа. Тэгээ Кобоч шилдэг хамгаалалт өгч 3 тавлаа. Тийм л дээ. Яг одоо ахиж авахгүй л та. Ер нь бас ингээд те. Тийм. Осор Томпсон Мобли 2 урд ингээд ранклэн Байгаад байна гэдэг юм тийм. Энэ тон тэгээд Осор Томсон орж иж байгаа гайхалтай юм л да. Амен Томсон биш те. Бизнесд хамгаалтаараа эхний 2 таваа багаас нэг хүн байхгүй болохгүй л те. Дүүрэн байхгүй юм ч одоо. Скотти Барнс ч юм бол би өөрийгөө л гээл яриа л яваад байгаа. Вэмби хэд авах вэ? Энэ шагнал Шилдэг хамгаалалт зулгаж юу? 4 ч авах юм. авч болох макс Үгүй бол болохгүй хаа тийм ч Гоберт 3 өгч. За рукид одоо шилдэг нэг бүр гарцгаая. Энэ дээр бол одоо Cooper Flag сая нэг sig гимтэд юуг алдчихлаа. Хайп нь уушлаа. Тоглолтын тоон бол хүрх юм байна. Тий. Тэр хайлтын тоол хайп. Асуудалгүй юм байна. Тэгвэл тоглолтын төгсгөл рүү Яах хэр ран хийх нь бас чухал юм байна тий. Ямар тоглолт үзүүлэх юм. Бадгүй 40 оноотой тоглолт ч юм Тийм, уу. флаг одоо 50-50 оноотой тоглолт дараалж мараалж хийдэг ч юм уу. Тэгж анхаарлын төвд орохгүй бол Кнепл ч нөгөө плей-оффын багт байгаа болохоор илүү анхаарал төвд байсан байна. Тийм. Кнапл авчвал сонирхолтой сонирм байна. Гоё шүү дээ. Нөгөө 1 2 3-аас алгасчлаа шүү дээ. Тэгээ нөгөө 3 нь яг ясан дээр муу биш байгаа шүү. Тийм шүү дээ. Өсөлтөө бол амар гоё юм. Ээж компор 3 тавьдаг шүү. Ийм баггүй юу? Кон Кнепл энэ шагналаа авгалт дээр чинь сайн байгаа нь үний юм чинь. Тийм. Cooper Flag-д ирээдүйд нөшөө зөндөө шагнал байгаа шүү дээ. Тийм. All-Star-ын MVP ч байж болно шүү дээ. Тим чинь Лигийн MVP ч аавна. тим чи юунд нь Нэплт бол тийм байхгүй. Энэ Нэплт карьерийнхаа туршид баг үүргийн тоглогч. Тийм тийм. Багийн яг 3 дахь лидер тийм. тэгэхэд эн чинь нэг нь франчайз тоглогч шүү дээ. Багийн тулгын чулуу болох тоглогч байгаа. Rookie of the Year Knapp авчихад юу бордог. За бүгд дараагийн том нөрөө Торонто, Детройт. Ялттай Детройт ямар амар итгэхгүй байна. Сая сэрис сонсоод үзвэл Одоо харалт. Яагаад итгэхгүй вэ? гоо өнж болно шүү дээ баг. Нэгт явж исэн баг чинь лиг гэдэг. Детройт нэг асуудал үүслээ. Азия Стюарт тодорхой хугацаагүйгээр тоглох боломж болчихсон. Гэмтсэн юм. Тийм гимтсэн байгаа зү. Тэсэн чинь хугацааны сүлд буюу өнөөдөр өглөө гарснаар тодорхой хугацаагүйгээр гэж айлгалаа. Стюарт чинь багийн сэлгээний гол тоглогч нь шүү дээ. Ирчүүл өгдөг, хамгаалдаг шүү дээ. Тийм. Тэгээ 10 он авчдаг. Тэгэхээр асуудал бодиттой болж эхэлсэн.
Pistons-ийн сэлгээний тоглогчдын асуудал ялангуяа. Дүүрэн. Detroit Pistons одоо ингээд нэгээр удахгүй Boston Celtics гүйцэгдчих болов гэж хараад байна. Гэтэ зүгээр нэгээр гарлаа юм уу, хоёроор гарлаа гэхэд тэр ирэмбэ энэ жилдээ бол нэг хамгаалж чадахгүй болов гэж би хараад байгаа. Иргэчил дахиад юун дээр дутуугаагаа харна штэ. Иргэчил энэ баг бүр чангарч орж ирнэ. Иргэчил бол Detroit Pistons багийг харин жинхэнэ дорндын өрсөлдөөнд баг Cavaliers-аас илүү тооцох хэрэгтэй. Энэ жил ихтэй харахад Detroit юуны дутуу юм бэ? Итгэхгүй байгаа шалтгаан нь юу? Мэдгүй одоо нэг од тоглогч юу? Хоёр тоглогч хоёулаа од болчлоо шүү дээ. Суперстар тоглогчтой гэж болчлоо шүү дээ. Суперстар хоёр одоо All-Star хоёр тоглогч хийж яаж болох гэдэг юм те. Cade Cunningham бол энэ лигийн одоо хамгийн шилдэг класс тоглогчтой нэг. Тэгэхдээ Cade Cunningham-ыг хамгаалцахаар Detroit Pistons баг хожихгүй байгаа байхгүй. Shake хамгаалж болохгүй байгаа л да. Гэхдээ зүгээр Shake бас нэг зарим тоглолтод хязгаарлахад нөгөөд нь очичоод байгаа шүү дээ. Detroit Pistons team байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө рол тоглогчдын юу дутуу байна те. Тэгж болох юм. Тэгээ би бас энэ хин Osar Thompson одоо шидэлтээ сайжруулахгүй бол хамгаалтан сүбэр байгаа гэдэг. Шидэлтэн дээр нөхрий ч бүр хайчаад байлаа шүү дээ багууд. Тэгэхээр нөгөө нэг Osar Thompson-ийн хүн нь ойжиж энэ ах 2 хоёулаа яг ах 2-ын хамгаалж байгаа нь багийнх нь хамгийн сайн тоглогч нар очиж нэмж наалдаад даблгаж очиж хэцүү болгоод байлаа юм. Одоо зүгээр Detroit-д Tobias Harris-ийн оронд Franz Wagner юм уу? Банкер 2 яалиг юм байна гэж бодлоо. Дахиад нэг суперстар гэсэн үг. Банкеро залуухгүй шүү. Банкеро тохирохгүй шүү. Wagner-ын дээр залуу. Банкеро Cade 2 байвал супер. Баг усуулна. Tobias Harris гэдэг тоглогч байна шүү дээ. Миний харж байгаагаар 3 дахь бага тэр доороос плей-офф руу авчиж байгаа байхгүй. Тэгээ тэр бүрэлдэхүүнд байсан. Биш ээ. Тийм байсан. Los Angeles Clippers-ыг дараагийн шатанд хүрэхэд за Philadelphia 76 багийг дараагийн шатанд хүрэхэд одоо ингээд Detroit Pistons багийг дараагийн шатанд хүрэхэд. Гэхдээ яг плей-офф Tobias Harris ялдаг тоглогч биш байхгүй. Сайн тоглогч үгүй би сайн тоглогч хэлнэ. Гэхдээ ялагч үгүй л нөө. Tobias Harris гэхдээ яг энэ багийн хамгийн гол балансыг барьж байгаа хүн. Нөгөө ганц лиг туршлагын дутцгаар туршлагыг авчирчдаг, шидэлтгүй болоод ихлэхээр шидчихдэг, орохгүй болоод ихлэхээр орчдөг юм хийдэг. Гэхдээ яг Tobias Harris плей-офф итгэхгүй бол би бол үгүй л гэж ярьлаа. Тэгэхээр Tobias Harris шиг яг тийм бүх балансыг барьсан бүх юмыг чаддаг хэрнээсээ туршлагатай дээрэс нь арай илүү плеймейкер төвчний тоглож хэрэгтэй байгаа. Би бол Cade Cunningham дахиад нэг плеймейкер төвчний Tobias Harris шиг тоглож хэрэгтэй л гэж байна. Тэрний дараа би Detroit Pistons багийг бол аврагын итгэж итгэх гээд байна те. Сэлгээ бол сайжруулж болно шүү дээ. Харин тэгэхээр ер нь яг үнэхээр болдог хүслэр болдог бол Franz Wagner, Lauri Markkanen хоёр л доо. Ер нь. Залуухан. Markkanen бол ингээл бүх багийн хүсдэг тоглолцоод байгаа юм л да. Тийм шүү дээ 3 4 дээр гаргадаг багт байгаа л да. Тийм 4 номерын 3 4 дээр авчих юмсан те. Markkanen бол бүх огт ч бол тохирохоор тоглолцлоо. Тэр одоо Markkanen-ы хүн ч одоо өнгөрсөн баг тэр Markkanen-ыг авахын тулд пуужин онгоц одоо юу гэдэг юм бүгдийг өгж шээ. За дорд үсэн үснийг бид харж байна. За эхний багууд бол тодорхой нэг өөрчлөлт. Бостон 1 рүү орж Орландо 5 руу орчлоо. Торонто бол энэ жил бол 6 байгаа. Майами ч ихний 5 6-аар орлоо шүү дээ. Майами 6-аар ороход. Ер нь гэхдээ энэ ард явж байгаа багч гэсэн ерөөсө 4 хожлын зүгтэлтэй юм шүү. Шалгаж гэсэн Торонтоос 4 хожлын зүгтэлтэй. Орландоос ч ингээл гимтлийн асуудалтай байгаа гэсэн хожоол байгаа шүү дээ. Орландо энэ их дээгүүр орсон багтагаа болсон доо. Фили яагаад энэ миний дөө? Фили сүрсэн гимтэлсэн шүү дээ. Фили Макси чи 2-7 хоног. Эмбид дараад энэ 7 хоногийн сүүлээр ирнэ. Пол Жорж 18 л. Өө 28 л. сүрсэн өрх. Сүрсэн байна. Дараа бүр доош орох юм байна тийм. Сүрсэн. Барин хожоод тах юм. За шалаад бол асуудалгүй дэжлэх юм байна. Асуудалгүй дээшлэх юм дээшээ хаашаа явах юм? Филиг оронд л гэдэг. Филиг оронд орчиход нэг тоглолт хийгээд плей-офф юм байна. Энэ хавьда. За нөгөө талд 53.5. 3-аас 6 дугаар үеийн явж байгаа багуудын амжилтыг хартаа. Яа. Энэ дахиад гоё үйлрэл болох гэдэг байгаа тийм. Одоо Houston Rockets тэр оноо авч чадахгүй байна. Холбогчийн асуудал байна. 41 болохгүй байна л гэдэг байгаа. Тэгтэл 41 25 байгаад байна. Энэ хүн сайн багуудаа очичоод муу багуудаа очичоод ажиллаа сайн хийдэг. Энэ жил гэхдээ плей-ин дээрээ ерөөсөн унж болдгоо нэг тийм
Айгу заваа мэдэл болчлаа тий. Доороо 5 баг Тэгээд өөрийнхөө хамаагаа оруулаад ирсэн. тэр 5 баг ч угаасаа шүү дээ. Хизээч дээшлэхгүй. Уныгээд унж болохгүй юм. Одоо бид нар нэгдсэндээ энэ жил энэ бид 10 багтаад засгуулдаг байгаа байхгүй 15 багтаа биш. Энэ хамгийн хоёр талдаа айл талдаа энэ чинь хамгийн муухай байхгүй. Тэгээ хамгийн гол дөнгөж удирдал 40 тоглолтонд байхад энэ ихэлсэн шүү дээ. Яг тэгэл плейн тожигдол мултарчихгүй да. Мултармаар байгаа бол. Өстөө үзмээр байхгүй. Мултар шүү дээ. Яг хав. Хит олон баг танк хийгээд байна гэж юу? 10 5 баг. Одоо ядарч ингээл 2-2 ч юм уу тий. Уусаа энэ би энэ одоо нөгөө арай ухаан алтлаа гэдэг одоо энэ дээрээс нөгөө өрсөлдөөний хороо гэж байдаг шүү дээ. Энэ би чинь тэр хороо нугасаа сая нэг шин дүрэн боловсруулсан шүү дээ. Драфтын суглаанд нэг баг дараалж ихний 3 дотор сонгохгүй тий. Тэгээд ингээд нөгөө одоо энэ албаар ундаг асуудал ер нь бол эрх хилээс эхлээд зэгцэрчих واخа. Тэгвэл 30 багтай 10 унцсан 20 баг тоглоод байгаа. Тэгээд 10 баг нэг дээр доороо плей ин гэж байж байдаг тий. 20 баг дотроос нэг плей-ин тоглох сонирхолгүй багч байна. Плей-офф руу орох сонирхолгүй багч ганц нэг байна. Болоод унчих гэдэг. Тийм. Портланд бол нэг тэгсгээл. Одоо гарцаагүй болцсон тэгээд. Тийм. Тоглоосоор аргагүй болцсон. Ашигын хувьд бол плей-ийн нэг тоглолт гаргана гэдэг чинь 2 тоглолт тоглоно гэдэг чинь талбай дээр тоглоход бас тий. Үгүй. Бааж энэ багууд чинь тасалбарын орлогоос нь тэгж ашиг болдог юу биш байхгүй. Энэ чинь телевизийн нийт гэрээнээсээ тэнд чинь Lakers Denver хоёр чинь амралтын өдрөөр зүгээр халаад байна шүү дээ. Бас ингээс суучих шүү дээ. Гой. Тэгэхэд манай өмд тасалбарынхаа мөнгөийг тоглосон. Тэгвэл тэр чинь тодорхой хэмжээний бас юм мөн өгвөл мөн шүү дээ. Бусад багууд тэр телевизийн ширээс бүгдээрээ хувь хөтөлдөг учраас тэр нь хамгийн юу вэ те? Хоёр баг алдцаагаад нөгөө багууд муу байсан ч хамаагүй. Яг сая одоо чи нэг бод чи битэрийг хойд хамтарч үзсэн л дээ. Яг DC-д очиод харсан. $12 $12 билет $12 гэж хэлээ. DC одоо Washington Wizards-ыг очиод та нар одоо билетийг үзэх юм бол 30 мянган төгрөгийн үнэтэй. Тэгээд Филигийн тоглолт чинь сая $6 илүү. Сая нөгөө тэр байхгүй болгоод тэгсэн тийм нэг $12. А тэгсэн чинь Golden State Warriors дээр тий хамгийн хямдхан судал $189-аас эхэлчихлээ. Тэгэхээр $189 $12 гэдэг ялгаатай. Амар юм уу. Байна гэхээр хамгийн хямдхан билетийг ярьж байгаа шүү дээ. тэр Бруклинтэй байхгүй. Тэгэхээр ус хин үз. Тэгэхээр $6-7 зарим тоглолтоо эхэлж байгаа. Зарим долларын хамгийн эхэлж байгаа нь $189 байгаа даа л да. Тэгэхээр одоо ялтчгүй ялгагийн тэр баг. За бүгдээрээ дараагийн юм бол Баажигаас ухаантай юу? Им гейм болонтой болсон юм уу? Өөрөө ийс шүү дээ. байсан шүү дээ. Өөрөө байсан юм уу? Санаачлаа тэгээд өөрөө алга болсон л тоо тий. Ер нь ихтэй юмыг санаачлах юм чухал. Буснаа мó бусдад дээр хийж санаачлаад шууд хайчвал энэ чинь үргэлжлэхээ болж тэр чигээ та хэд хийгээд авах хэрэгтэй. Хан санааг нь гаргаад байна шүү дээ. нэг амд яваад байгаа шүү. За та үз нэг тийм ээ. За яах юм? Одоо яах юм? Одоо та хариулна. Одоо телевизээр хоёроос тэрийг энэ хоёрын бицөө харилцуултна. За ойлгоомоос асууж байгаа шүү. Джейсонгийн тоглолт нэг тоглолтын карьер хай онцгой дамжуулалт хэд вэ? За манай ялтч за 31 бол Scott Skiles байдаг. Мундаг. 25 10 эсвэл гээл гэдэг. Эсвэл 17 байж аяга чаглахгүй л гэдэг. Лок гэдэг. За өстой 25 гэж шүү дээ. Үгүй 19 гэж хэлэхгүй 19 гэж 17 болоод үдчихэж байгаа юм бол эсвэл үдчихэж байгаа юм бол хин ч ер нь их олон үг. хин ч өгнө. Олон. За 19 17. 17 үдчихв. За 17 албаар оруулж ирсэн санагдах юм. 25 гэнэ өө. Би тал цай 25 авч хэлсэн шүү дээ. Сая зөв хариултын сонгочоод болжлоо тий. Бүх цагийн ассистаар хэд төдөг юм бэлээ? Гүн чи нэг тоглолт гэж шүү дээ. Тэгээд тэр чинь их үеж ч тийм дооч. Би анрыг нэг албаар унгаах юм оруулаад байна. Лука за энэ хинээс сууж байгаа. Та хоёроос дахиад гурав асуул. Бааж асуухгүй юм уу? Би чинь санаачлагч чинь та. Уусаа хариултын мэдгүй гэж хоёроос. Шүүгээд гэж байгаа байхгүй. Үгүй хариултын мэд. Би хариулцал юм бол бааж ахаас ухшууд ухаантай болно. Биш ээ. Би сая 25. Би сая дөрмөн тим үү те? Чи дугуйж байна. Би сая 25. Би 25. Карьер хай хэдэн самбар авч ирсэн бэ? Карьер хай гинэ. Нэг тоглолтод. Лука 20-с дээш самбар авч байгаагүй үсттэй. 20 хийсэн болов. Би бас түн таацсан шүү. 20. За чи таа. За энийг таачих. За энэ баазыг таачих. 21. За харъя. Би бас 21 бах гэж бодсож байна. За харцгаа. За манай таасан шүү. Би бол хариулсан. Энэ нөгөө 60 илүү 70 оноо авахдаа самбар авахаар. Бааж чи юм бас ухаантай. 60-ын оноо 20 хариулсан. Би сая 25 21-д хоёрыг таарлаа шүү сая. За. Лукач аавар шүү. За нэг өдрөлд хамгийн олон бөмбөг алт хийсэн тоглогч юм бэ. Westbrook гинэ. James Harden, Trae Young, George McGinnis гинэ. Хай ямар сондорч ордог. Энэ 6% тоглож мөн үү McGinnis. Энэ хин хариулах юм. Дахиад 2. Одоо хоёр эсвэл асуулт 3 асуулт. Тийм үү?
Нэг уйлралт те. Нэг уйлралт. Уйлралт юм уу? Уйлралт Чи одоо хүртэл асуулт ойлгоогүй. Ойлгоогүй. Westbrook. Тийм болохоор нөгөө ийм нэртэй байхгүй юу? Westbrook биш байх шүү. Карьерийн дунджаараа л Триан хард өрөөс баг байдсан шүү дээ Westbrook чинь. Тийм үү? Westbrook ч баг бөмбөг алддаг юм байлаа гэж. Тийм үү? Эсвэл тэгэхээр нэг уйлралхээр бас магадгүй юм болов уу наа. За Westbrook. За Westbrook Зүгээр хэлдэг харцдаг. James Oh my Harden. god. 16 бүүстер он. Тийм үү? Микинес нь ABA гэж NBA байхад 450 идгээд бас хоёрт нь явдаг. За яг ерөнхийдөө бол намайг гүцэх болоогүй манай ялгаа. За дараагаас өдрөө. Сүүлийн тэний бид бас хот байгаа шүү дээ. Намайг гүцэх ялцсан. Энэ ийм зүйл ингээд орчин үеийн юм байна. Энэ толгойг Одоо танайд асууд ийшээ ирээс. за. Хамгийн задаас суулжуулагч аль нэ гэдэг. За бодочтой. Энэ амар хамархаас Тань бид тэгэл амархан л юм хэлсэн. Тэнэд гэсэн. Үгүй. За чи хариул да. Би энд гүц өшөстэй хариулмааргүй. Яг ингэдэг авто. Яг л эндээ. Өөл хаардын юм болоо да. Тэгж харагдах байдлаар тэгэл харагдчих шүү дээ. Харин тийм ч юм уу. Энэ ингээд хүний ам дагуулаад юм яриа. Тийм ч юм уу гэдэг. Энийг би үргэлж мэдэхгүй. За энэ бол Will Hardy юу Mitch Johnson хоёр айл нэг. Mitch Johnson ч магадгүй юм байна да. Яа. За Hardy. За энэ гэдэг Амархан асуулт надаас дүүсэн шүү. Яг юу юм бэлээ? Хитгэн сараар л дүү юм бэлээ. Хоногоор л юм байна те. За хамгийн анхудаас суулжуулагч аль нэ? Одоо байгаа те. За энэ чи юу штэ. Billy Donovan, Rick Carlisle. За энэ баг Rick Carlisle шүү. Doc Rivers-ээс хөгшин санагдчих шүү. Doc Rivers-ийг Rick Carlisle-ийг айлг байгаа шүү дээ. За тийм ингээд нэг юм илэнгүүд араас нь Гүр тодорхой шүү дээ. Өөр тодорхой. Би нэг Rick Billy Carlisle Donovan тасгалжуулагч бол бас нэлээ коллеж баг 20 жил болсон. Энэ дөрвөн хөгшин тасгалжуулагч байна. Энэ дундаас. Стив гэж баг Стив Кер шүү. За Стив Кер цэцээ юу? Стив Кер ч одоо надаас бараг 30 таа авах. За энийг Carlisle гэж бодоод байна. Энийг ардтаа За тоглож бааж байсан тоглож байсан шүү дээ. Бааж яхаа үл. За Rivers дээр чи. Doc Rivers. За окей. Donovan юм. Сая дундаасаа хамгийн залуу нь бараг Doc Rivers. За баярлаа. Таны ямар хөгшинтэй та шаа. Rick Carlisle энэ бид ажилласан жилийн бодооч. Харин тийм. Одоо хэний туслах байсныг бодож. Гэхдээ тоглож ирсэн. Мэдгүй байхгүй. Reggie Miller-ийг байх туслах нь байсан баг. За аль нь хамгийн ахмад настайдаа драфтлагдсан байл ихт. Pero Antic. За Pero Pero Antic шүү дээ. Marcelo Энэ бол өдөр да. Pero Antic. Pero анти ч нэ 100% гинэ. Тийм үү? За бич. Хариултаа битгийгөөрөө бааж яхахыг сонсмоор байна. Би бол Sabonis хамгийн хөгшөндөө орж ирээд Rookie of the Year усныг санаж ихтэй. Sabonis бараг 30 Бас би Sabonis. Танаа үнцээр бол Pero анти ч. Хамт гэсэн. За би Sabonis гэж За байна. та юу гэж бодож байна? би Marcelo Huertas гэдгийг мэдэн л дээ. Энд чинь бүр Евролигээс бараг Драфтлагдсан юм уу? Би зүгээр сайн эзэн гэж боддог шүү дээ. драфт шүү. 32 настайтай юм. Хамгийн ахмад нь бол нөгөө хэн байгаа? Andre Ingram шээ. Шүү. Andre Ingram чи энэний ард орж байгаа. Andre Ingram чи Хамгийн ойлгомжтой нөгөө хэн байлаа? Би амар NBA хүлээв тоосно гэсэн үг юм шүү энэ чинь. Энэ чинь драфтлагдсан. Драфтаар ороод яасан юм байна. драфтлагдсан л гэдэг суурчлаасан шүү дээ би. Үгүй энэ драфтлагдсан драфт. Marcelo Huertas драфт шүү Marcelo дээ. Andre ч юм бол хийж драфтлагдав. Andre драфтлагдав. Тэгэл тэрийг хасчаач дээ. Andre Ingram би драфтаар орж ирээгүй гэдгийг мэдчихэж учраас л хасчих шүү дээ. Энэ чинь зүгээр гэр хийгээл зүгээр яа. Харин хил амны гэдэх юм. Аль нь ч байсан Huertas нь Тийм байна. Sabonis ч ихтэй бас нийлээ өгшөө очсон шүү дээ. Sabonis биш юм байна. Зүгээр драфтлагдсан юм байна. Орж ирээ Rookie of the Year болчихсон шүү дээ. Ямар хөгшин дээр. За тийм байна. За ингээд энэ 7 хоногт Premier Sports Network-оор гарах тоглолтын хуваар үү. За Houston Rockets, Lakers. Тэр оноо авахгүй тоглолт. San Antonio Spurs, Clippers. Lakers хоёр Lakers хүнстэй хоёр тоглож тоглож байгаа. Тиймээс гоё юм болно шүү дээ. Miami, Houston. Houston энэ 7 хяасан. Бүр бүтэн Denver, Philly. дэмжиж. Яач бурхангүй газрын бомб. Тэр Warriors юм байха болчих болчих шүү дээ. Одоо Houston байхгүй болохоор тэгээд. Houston-гийн 3 тоглолт гардаг болсон шүү дээ оноор тийм. Манай Premier Sport-ийн Houston-гийн ер нь нэг юм харж мэдээ. Spurs Clippers маш энэ Kawhi тоглолцоосаа тийм. Гэхдээ энэ юм шүү. Энэ тоглолтуудын нөлөө нь юу гэхээр Warriors-ийн тоглолт ч угаасаа нөгөө Steph байсан байгаагаар угаасаа нөгөө айгу өндөр үнэтэй тоглолт. Тийм учраас нөгөө Америкийн том телевизүүд нь төлөө авчдаг. Одоо энэ жил нөгөө NBA-гийн гэрээний нөхцөл байдал дэлхийд даяар нөлөөлж байгаа шүү дээ энэ чинь. Одоо жишээ нь Amazon-ы авсан тоглолт манайхаар жишээ нь зөвхөн манайх биш. Дэлхийн бусад орны local broadcaster-уудаар гарахгүй байгаа байхгүй. Amazon-оор тиймэрхүү нөлөө айгүй их орж иж байгаа шүү. Энийг бас манай үзэгчид бас зүгээр ойлгоорой л гэж хэлэх гээд байгаа юм.
Шүү. За. За тэгээд хамт исэн бүх хүмүүстээ баярлалаа. Өмнөд тэгээд дугаар маань бас манай бас найз маань яриад бас нэлээд хөрхөн. Бас яг бас хөрхөн сонирхолтой боллоо. Чи бас байгаад баярлалаа. Дайжгүй юм биш чи бас байж. Чи бас чаддаг юм биш үү? Тэгээд ялтаа баярлалаа. Тэгээд эрт лоортой энэ цагтаа бүгд уулзсаа тэгээд MB Dog-то өргөж хамт орох замсаа. Say you the greatest, get your vision must be close.